За өнөөдрийн минь бичлэг болохоор яг нөгөө нэг буруу эргэлтийн бичлэгнүүдийг нийлүүлээд нэг супер кат болгож исэн шиг аимшиг киноны мөсөн уулын 3 дугаарыг нийлүүлээд нэг доор үзэж нэг бичлэгнээс үзэж болохоор болгоод гурвуулангийн нийлүүлсэн супер кат тийм бичлэг юм аа. За let's go. За тэгэхээр бүр нилээн дээр нь horror movie iceberg гэж юмны талаар би ингээд дурж ирснийг та нар санаж байгаа бах. Тэгээ энэ маань яг яах вэ гэхээр ингээд аимшиг кинонуудыг ингээд мөсөн уул ингээд нэг темплейт байдэн шүү дээ. Тэрэн дээр ингээд жагсаагаад ингээд нэгдүгээр шат, хоёрдугаар шат гэдэг ингээд өрдсөн байгаа гэсэн үг байхгүй. Тэгээ мөсөн уул темплейтийн талаар мэдгүй хүмүүс байх юм бол ерөөс амар энгийн зэ. Тийм юм байд шүү дээ. Ингээд хамгийн ихэндээ болохоор ингээд дэрэрэтэ гэж байж ийснаа сүултээ бүр ингээд гэдэг дуустдаг юм бид штэ. Ер нь яг тэр л хэсэг байхгүй юу? Тэр нөгөө нэг дэрэрэтэ гэдэг нь болохоор ихний шат нь тэнгүүтээ ингээд доошлоод бүр хамгийн доотлолтой орчхоор нөгөө нэг гэд тэр л хэсэг. Тэгээ би уг нь ингээд юу хийсэн байхгүй юу? А3 цаасан дээр ингээд бүгдийг хэвлүүлээд ингээд бас хэрэг болж магадгүй гэж. Яг үнэндээ тэгээд би эдит хийхдээ угаасаа энийг хажуудаа гаргах чинь тэгээ энийг угаасаа наах газар байхгүй тэгэхээр хэрэггүй юм мөнгө зарцсан юм бэлээ. За тэгээ ерөнхийдөө нэгдүгээр шатанд нь бол мэдээж ихэнх хүмүүсийн мэддэг нэг тийм амар сүртэй биш тиймэрхүү аимшиг кинонууд байгаа. Тэгээ доошлого тусмаа бүр улам л хэцүү болохоор та нар ингээ гайгүй байгаа дээр нэг жоохон чийлрээд авзаа. За хамгийн ихний кино бол мэдээж Friday the 13th. Тэгээ Jason Voorhees-ийн талаар мэдгүй юм бол угаасаа байхгүй. Анх Victor Miller ерөнхийдөө энэ кино цувралыг ингээд үүсгэжсэн. Тэгээ одоогоор нийтдээ 12 кинотой. Тэгээд эхэндээ бол яг хөө тэгэл нэгтэй хүү камп дээр байжгаад усан живэд үхсэн. Бусдын буруугаас тэгээд усан живж хүчээд буцаж амлаад нэг том биетэй нэг алмас шиг маягийн нөхөр болж гарч ирсэн ээ. Тэр таарсүн тэгээд хүн болгоно алаа яваад идэг. Тэгээд эхэндээ зүгээр л яг тийм слэшер хоррор тийм байжснаа сүулдэ манай хүчтэй юу яадаг лээ сансар мансарлуунасаа балаа юм болдог. Тэг мэдээж слэшер кино л болсон хойно янз янзын аимшиг аллагууд амар хэрцэг юмнууд гарна. Тэгээд тийм болохоор энийг энд оруулсан баг. За хоёр дахь кино нь бол Child's Play. Нийт 8 ангитай одоо ийм кино франчайз байдаг. Тэгээд бүгдээрээ Chucky-г мэдэн штэ. Chucky бол те хөрх. Тэг үйл явдал нь гэвэл мэдээж Charles Lee Ray гэдэг нэртэй нэг тийм амар алуурчин те. Тэгээд тэгснэ нэг цагдаад хөөгдөж явж байгаад баригдах төхөнгүүтээ хөхт төхөнгүүтээ ингээд нэг хүүхэлдэнд нэг янз янзын зан үйл хийж хагаад өөрийнхөө сүнсийг оруулсан. Тэгэнгүүтээ хүүхэлдэнд дүрд орчоод хүн амтаа алаа яваад идэг. Тэгээ нийтдээ 8 ангитай. Тэгээд хүүхэлдээнийхээ биеинд ерөнхийдөө 8 ангийн турш хүн алаал явна. Тэгээ бас л 80-аад оны слэшер кино учраас янз янзын хэрцгий заван аллагууд хийдэг. За гурав дахь нь бол Wes Craven-ийн Scream franchise. За тэгээ нийт 5 кинотой нэг цувралтай тэгээд цуврал нь амар утгартай. Эхний 4 ангийг нь Wes Craven найруулж байсан. Эхний анги нь 1996 он нээлттэй ээжсэн. Тэгээд та нар ерөнхийдөө бүгдээрээ тэр нөгөө нэг гол дүрийнхэн тэр нэг масктай алуурчныг нэлээд тань шүү дээ. Угаасаа манай хүн бол амар iconic. Тэгээ одоо хүртэл яг үйл явдал нь ингээд дийш тийшээ хазаалгүйгээр яг нэг шугамаараа ингээд яваад байгаа. Тэгээд сүүлд бүр яг энэ жилд 2022 онд нэг шинэ анги гарсан. За тэгээ угаасаа нэгдүгээр шатнд ингээд нөгөө бүгдээрээ мэддэг кинонууд болохоор ингээд жоохон товчхон яваад байгаа шүү. За дөрөвдөг нь болохоор Insidious. Insidious урал бол нийтдээ 4 ангитай. Тэгээд 5 дахь анги нь одоо хийгдэж байгаа юм байлээ. Гэтэ нэрээ дуусгаач. Тэгээ эхний анги нь бол Lee Vanell зохиолыг бичээд тэгээ найруулагчаар нь James Wan ажиллаж байсан. Тэгээ энэ хоёр нэр та нарт тань сонсогдож ивэл James Wan бол хөрөө Saw киноны 1-р ангийг найруулсан. Тэгээд Lee Vanell болохоор бас тэр хөрөө киноны зохиолыг хамт James Wan-тай бичилжсэн залуу. Тэгээ хөрөө кино 2-р шатн дээр доор байгаа болохоор энэ хоёрын тухай ярихгүй ингээ алхасаад өнгөрөөч. Тэгээ ягаад ч юм Insidious бол би нэг айхтар дуртай биш. Тэгээд яг үндэ зүгээр нэг аимшиг кино сонирхтгүй байсан хүн болгоно ч мэдчихэл байд. Ер нь бол нэлээд мейнстрим кино шүү дээ. Тэгээ би нэг дуртай биш. Уг нь James Wan дуртай. Гэтэ ягаад чи Insidious дуртай биш. Ер нь л нэх айхтар үзээд байх шаардлагатай кино гэж бол би хэлэхгүй. За 5 болон 6 дахь нь болохоор Conjuring тэгээд Annabelle. За Conjuring-ийн эхний анги нь бол 2013 он нээлттэйсэн. 2 ангитай. Conjuring дээр Annabelle гардаг шүү дээ. Тэнгүүтээ Annabelle гээд тусдаа киногаараа тэнгүүтээ дараа нь ингээд өөр дөрүүдийн ягаад ерөөдөө нэг тийм аимшигын MCU шиг нэг тийм universe болоо явцсан шүү дээ. Conjuring-ээс сэтүүлж гарсан тэр universe-ийн кинонуудыг бол би яг чанартай кино гэж бол хэлж чадахгүй. Яг нөгөө нэг Annabelle Creation үүдэн шүү дээ. David Sandberg-ийн тэрэнд бол би дуртай. Гэхдээ яг бусад одоо чинь тэр Nan Man гэх кинонод бол тэгэл би Nan-ыг үзчихэд бол нэрээ өргөд тасалбар авч мөнгө зарсандаа харамсан л кино доо. Тэ бас нэлээд сонирхож үздэг хүмүүс байд юм шиг байлээ. So, не проблем. За 7-д нь болохоор The Ring.
За The Ring нь болохоор 2002 он нээлттэй ээжсэн Gore Verbinski-гийн кино байгаа. Тэгээд энэ болохоор 1998 онд нээлттэй ээжсэн Hideo Nakataгийн Ringu гэж киноноос сэдвүүлж исэн. Япон сайн аим шин киног Америкчууд ремейк хийхээр ямар хог болгодгийг тэгээд мэднэ үстэй. Яг Америк рингт нь амар дургу. Угаасаа яг Япон рингүүд нь амар дуртай болохоор. Тэгээ үйл явдлын хувьд гэх юм бол мэдээж тэгээ нэг те хараалтай хуурцаг үзлээ. Тэгээд үзснийхэн дараа утас чин дугарлаа. Чи 7 хоногийн дараа өхөн гэд. Тэгээд уцаа тавингууд тэгээд 7 хоногийн дараа гэд үхдэг. Чиний хөмсгийг ойлгодог. За 8 дахь нь болохоор The Grudge. За 2004 он нээлттэй ээжсэн. Тэгээ нийтдээ 4 ангитай сая сүүлд 20 онд шинэ анги гарсан. Тэр бол тэгтээ амар траш кино болсон байл. Тэгээ бас л Японы Ju-on гэж цувралаас адапт хийсэн. За 1-р хэсгийн сүүлчийн кино буюу 9 дахь кино нь болохоор Nightmare on Elm Street. За бас л домогт Wes Craven-ийн маань аим шин кино ертөнцид ингээд бэлгэлж исэн хамгийн том бэлгүүдийн нэг. Тэгээ Freddy vs Jason-ыг тооцох юм бол нийтдээ 9 ангитай. Тэгээ одоо угаасаа Freddy Krueger-ыг баг таньдгүй ингээд зүгээр энгийн хүн байхгүй шүү дээ. Одоо манай те түлэн царай түлээ бишээ түлэгдсэн царайд те. За тэгээ 1-р хэсэг маань дуусчихъя. За эхнийх нь Saw буюу хөрөө. За эхний анги нь 2004 он нээлттэй ээжсэн. Тэгээд түрүүн хэлсэнчлэн James Wan найруулад тэгээд Lee Whannell зохиолыг биччихсэн. Маш бага баажтаар тэгээд ингээ баг бүхэл үйл явдал нэг газар өрнөдгөөр тэгээд 18 хоног зураг авалтаа ээжсэн. Тэгээ анхандаа зүгээр л ийм бага зардлаар нэх үргэлжлүүлнэ гэж бодоогүй бүтээсэн энэ кино нь бүр яг одоо цагийн хамгийн алдартай тэг хөрөө цувралын одоо эхлэл байсан гэж боддоо. 2 3 4 5 6 7 8 9 гээд одоо нийтээ 9 ангитай тэнгуүтээ 23 онд 10 дугаар анги нас гарах гэж байгаа. Тэгээ зүгээр ийм жижиг ихэлсэн найруулагч маань бол одоо нэлээд том шүү дээ. Одоо жишээ нь James Wan бол бүр сүүлд Aquaman-ыг найруулсан, Галзуу урдын 7 дугаар ангийг найруулсан. Тэгээ Lee Whannell-ийн хувьд гэх юм бол бас Upgrade гэдэг амар зөвүүн киног найруулсан. Тэгээ дээрэс нь бас сүүлд нөгөө гарсан Invisible Man-ыг Lee Whannell найруулсан. Тэгээ Upgrade үзээгүй бол нэрээ үзээрэй. Амар амар гоё кино шүү. Үзээрэй. За хоёр дахь нь Texas Chainsaw Massacre. За Texas Chainsaw Massacre нийтдээ 9 ангитай байлаа. Тэгээд би бол ийм олон ангитай гэж мэдээгүй. Тэгээ хамгийн ихний анги нь бол 1974 он нээлттэйс. Эхний кино нь бол яг тийм амар slasher horror гэхээсээ илүүтэй нэлийн art house, indie төрлийн нэг тийм зураг авалтан дээр тулгуурсан нэг амар аллаг гардаг кино. Тэгээ сүүлдээ бол зүгээр л нэрээ яг л аллал болсон. Аллал те. Аллал. Тэгээ бас л Leatherface гээд гол дүр нь бол нэлээд iconic штэ. За хоёр дахь хэсгийн дөрөв дэх кино нь болохоор House of Thousand Corpses гээд 2003 оны кино. Тэгээ найруулагч Rob Zombie-гийн энэ кино нь ерөнхийдөө бүр яг Америкт бол нэлээд алдартай байлаа баг. Энийг үзээгүй хүүхэд гэж байдгүй юм шиг байлээ. Тэгээд гэхдээ би бол энэ iceberg-ыг харахаас өмнө бол ерөөсөө харж байгаагүй. Тэгээ найруулагч Rob Zombie нь бас өөрөө нэлээд нэршгээ сонирхолтой юм байлээ. White Zombie гээд амьд хөгжмийн одоо metal, hard, heavy metal хамтлагийн артист байж ирсэн. Тэнгүүтээ энэ кино нь бол яг өөрийнх нь анхны найруулсан кино. Тэгээ энэнийхээ дараа бас дээрээс нь Devil's Rejects гээд ерөнхийдөө янз янзын аим шиг кинонууд хийсэн. Тэгээд манай хүн бас яг өөрөө мэргэжлийн найруулагч биш учраас яг янз янзын нэг тийм өмнө нь үзэгдэж харагдж байгаагүй сонин стилээр ингээд киногоо идэг. Тэр нь бас нэлээд сонирхолтой. Тэгээ энэ кинон ч гэсэндээ бас нэлээд айхтар цуснууч хэцүү хэсгүүдтэй. Тэгээд гэхдээ яг үндэ энэ кино надад бол нэг хайхтар сонирхолтой санагдаагүй. За тав дахь нь болохоор Hostel. Тэгээ Hostel нь болохоор Eli Roth гэж найруулагчийн кино байгаа. Тэгээ Eli Roth-ыг та нар хэрвээ таньжих юм бол нөгөө нэг Quentin Tarantino-гийн Inglourious Basterds дээр Bear Jew гэдэг дүрд тоглолт жүжигч юм байгаа сте. Тэгээ Quentin Tarantino-той нэлээд сайн найзууд юм байлээ. Тэгээд өмнө нь Death Proof гэж кинон дээр нь тоглоод тэгээд тэрнээс хойш найзууд болцсон. Тэгээд өөрөө бас жүжигчнээс гадна кино найруулдаг. Тэгэнгүүтээ энэ Hostel гэж киног найруулсан. Тэгээд энэ Hostel гэдэг кинон дээр Quentin Tarantino ерөнхий продюсер гэж явдаг. Гэхдээ яг үндэ бараг л оролцоо байхгүй. Тэгээ угаасаа Quentin Tarantino продюсерлсан гэхээр ингээд үзэгчд нь нэмэгдэх нь ойлгомжтой шүү дээ. Тэгэнгүүтээ энэ хоёр угаасаа найзууд болохоор тэгээд ингээл андаа гэд мен чин кино юм аа. Тэгээд чиний нэрийг шаачгүй гэлтсэн чи тэгээд хөгшөө шаашаа гэл тэгэл шаац юм шиг лээ. Яг би зүгээр монголчилчлоо шүү цаа. Киноных нь үйл явдал гэх юм бол тэгээд нэг 3 найз Европоор ингээд дагнж усаар аяльж хагаад Нидерландд очиод тэгээд тэндээ ингээд стрип клуб дээр үзээд ингээд саагаж явж хагаад нэг залуутай танилцаад гэрт нь очиж хоноод тэгээд гисэн чин тэр залуу та нар ингээд маргааш Испани явах юм уу те Испани яваад ч те наач нөтөртэй штэ юу яч та нар юу Словак руу явчих. Словакт нэг тийм дэм буудал байдیں۔ Тэнд бүр амар гой охтууд байгаа. Тэд нартай ингээд тэ
Биологи хичээл хийгээч мэйгээч гэдэг. Тэгсэн чинь нөгөөд нь тэгэл та гэд тэгээд Словак яваад тэгээ яг тэр газар бол тийм аюулгүй газар бол биш. За тэгээ 6 дахь нь бол саяхан бүр TikTok-оор бүр нэлээ од болоод исэн Task. За тэгээ энэ киноны талаарч та нар барыг тэгээ бүгдээрээ мэдэх байлгүй дээ. Гэтэ үзээгүй хүмүүс байх юм бол нэг залуу ингээд подкаст хийдэг. Тэнгүүтээ нэг залуу нэг сонин хүнээс сурвалжлага авах гээд бүр ингээд билет аваад амар хоолд ничээд нисээд очисон чинь тэрэн зүгээр амиа оролцсон мэт. Тэгээд зайл зүгээр за харидөө гэж зүгээр тэгээд нэг газар уугаа суужсэн чинь нэг тийм захиа олж хараад тэр уужсэн газрынхаа тэгээд тэр захиан дээр нь айгүй сонирхолтой хүн ингээд сони юм битсэн байж тараа. Тэнгүүт за энэ хүнээс сурвалжлага авчт юм уу гэд тэр хүнийхээ гэрэлүүн очоод тэгээд тэнд нэг өвгөн байж тараа. Тэгээд тэгсэн чинь тэр өвгөн нь уух юмд нь хор хийцэн байж тараад тэгээд тэрийг нуугаад унтаад сэрсэн чинь хөдөлж чадж madахгүй. Тэгээд тэгсэн чинь нөгөө өвгнийх тэгэл ойлгомжтой бас. Тэгээд тэр өвгний ингээд иргэшээлд орчиж байгаа юм. Тэгэд тэр өвгөн нь зүгээр л яг үнэхээр шууд утгаараа манай өвнийг ингээд далайн морь билүү, далайн хав билүү, нэг something like that. Walrus гэдэг амтан руу ингээд удаанаар хувиргадаг. Найруулагч Кевин Смитийн кино байхгүй. Тэгээ найруулагч Кевин Смит энэ санаагаа бас яаж болсон бэ гэхээр өөрөө подкаст хийдэг байж байгаад нэг подкаст дээрээ ингээд Twitter дээрээс нэг юм олоод уншсан байгаа. Тэгээ тэр нь болохоор нэг юм бас захиа. Тэгээ тэр захиа нэг амьдрал дээр байсан захиа шүү заяа. Тэгээ тэрэн дээр нь юу гэжсэн бэ гэхээр за ингээд буудлын өрөөнд ингээд үнгүү хонуулж болж байна. Гэхдээ нэг шалгууртай. Далайн хав төрдөө далайн морины ингээд хувцс өмсөх гэ тим амар гаж юм олж хараад тэгээ тэрийг манай хоёр подкаст дээр ярьж агаад ингээд за тэр яг яасан байж болох юм болохоо гэд тэр чинь өөрөө угаасаа найруулагч нөгөө нэг подкаст дээр байсан нөгөө найз нь болохоор кино продюсер тэнгүү тэгээ тэр хоёр чинь ингээд киногоо ингээд бодоод ярьсан байхгүй. Тэгэд ярьж байгаа бүр ингээд нэлээд том юм болгоод тэгээ энэгээр баг кино их юм бол амар болох юм шүү гэд тэнгүүтээ фэнүүд дундаа ингээд энэгээр кино хийх үү яах уу гэд Пол нээсэн тэгээ фэнүүд нь хий гэд ингээд хөөргцэн тэ манай хоёр энэ кино хийсэн байхгүй. За 7 дахь нь болохоор бидний алдарт Human Centipede буюу хүн жаргалт. Тэгээ энэ болохоор Human Centipede-ийн эхний анги байгаа. Тэгээд найруулагчаар нь мэдээж Tom Six ажилласан. Тэгээ би энэгээр бичлэг хийжсэн. Тэгээ та нар үзмээр байх юм бол ороод үзэж болно. Тэгээ баг энэ талаар мэдгүй хүмүүс бүр бүгдээрээ байхгүй байлгүй дээ. Тэгээ ерөнхийдөө те бүр ингээл маш олон хүмүүсийг бүр ингээ хоолноос гаргасан гэдэг ийм амар сэжин кино зүгээр л дээрээсээ хоёрт байна штэ. Доошоо ямар амар юмнууд байгааг та нар эндээс ойлгож болно. Тэгээ киноны үйл явдлыг угаасаа мэдгүй хүмүүс бараг байхгүй байлгүй дээ. Зүгээр л те нэг хүн бүксний нөхтэй. Тэгээ өөр нэг хүн амны нөхтэй солиороод. Өөр нэг хүн амтай. Тэгэнгүүт бүксний нөхөнд нь амын нийлүүлж байгаа доён. Тэгээд дахиад нэг хүн бас тэгээд тэр амаа оюусан хүн чинь бас өөрөө бүксний нөхтэй. Тэгэнгүүт дахиад 3 дахь хүн бас амтай штэ. Тэгээд юу ч хэрэг. Тэгээд бүксний нөхөнд нь ингээд амын ноён. Тэгээд 3 хүнийг нийлүүлээд тэгээд уртлын хүн баавал 2 дахь хүн тэрийг нийтнэ. Тэгээд 2 дахь хүн баасыг нийтчихэд дахиад баавал 3 дахь хүн нийтнэ. Тэгээд 3 дахь хүн баавал идэх хүн байхгүй. So sad. За 2 дугаар хэсгийн сүүлчийн кино болох Midsommar нь бол ерөөдөө эднэр дундаа бол хамгийн яг үндэ миний хувьд бол хамгийн сайн кино гэж хэлнэ. Найруулагч Ari Aster-ийн Midsommar гэж энэ киноных нь үйл явдал нь болохоор тэгээд манай гол дүрийн охин маань найз залуу болон найз залуугийнхаа найзуудтай хамт Швед рүү нэг тийм ямар ч хэмдэ нэг тийм cult тэгээ нэг тийм ингээ янз янзын шашинтай нэг тийм ингээд юу ч юмдаа нэг тийм ямар ч байсан нэг арга хэмжээ арга ёслол нэг something like that тийм юм руу яваад тэгээд тэр нь ихэндээ зүгээр тэр шашин машин гайгүй санагдчихсэн чинь яг үндэ тэр шашин амар fucked up байж таардаг. Ер нь бол энэ кинон дээр зүгээр what the fuck байж та энэ яг таам бэ? Яг таам. What the fuck иймэрхүү юмнууд бол зөндөө таарна. Тэгээ Ari Aster-ийн кинонууд дээр бол хизээч мартагдахааргүй сайн бичигдсэн амар гүнзгий бичигдсэн дүрүүд дандаа гарч ирдэг. Тэгээ Ari Aster-ийн кинонуудаас үзэж байгаа хүмүүс байх юм бол Hereditary-г үзээрэй, Midsommar-ыг үзээрэй. Би үзээрэй гэж бодсон болохоор Midsommar-ыг та нарт нэг спойлдоогүй шүү. За энэ хуучны бичлэг шүү дээ, тэгээ би болохоор одоо цагаас та нартай мэдчилж байна. За энэ 7 хоногийн 5 дахь өдөр буюу 2024 оны 9 сарын 6-нд Монголын анхны бие даасан уран бүтээлчдийн зохион байгуулж байгаа хөгжмийн наадам болох Indie Fest Happy Park-т болох гэж байна. Тэгээ main line-up нь болохоор Udes Swashbuckling Dandies, Tipsy Vincent, за тэгээд Teresa in the Moon байгаа. Тэгээд өөр зөндөө олон зочин артистууд байгаагаас гадна зөвхөн дуу хөгжимч биш, фэшн худалдаа авалт, урлагийн үзэгслэн гэх мэтчлэн зөндөө олон сонирхолтой хөтөлбөрүүд байгаа болохоор эрцгээгээрээ тэгээд тасалбар нь Shopee цэгийн мен дээр зарагдаж байгаа. Тэгээд би тасалбарын линкийг description дээр үлдээж
гэж учраас шууд ороод манайхан тасалбараа аваарай. Маш гоё дандаа нас залуу хүмүүсийн хүчээр зохион байгуулагдж байгаа бие даасан хөгжмийн наадам болохоор би ерөөсөө спонсор гэж одоо мөнгө авалгүйгээр зүгээр л үнэхээр л өөрөө очимоор байсан болохоор за бас зөндөө олон хүн үзээсээ энэ тоглолт нь амжилттай болоосоо гэж ботсон болохоор бичлэгэн дээр оруулаад та нарт би нэг одоо танилцуулж байгаа. Тэгэхээр манайхан заавал ирээрэй. За тэгээ би бас очих байх гэж бодож байна. Тэгэхээр манайхан зүгээр л ирээрэй. За энэ юусоо спонсор хэсэг биш. Би та нарт зүгээр л амар гоё тоглолт үнэхээр л яг жинхнээсээ өөрийнхөө хувьас санал болгож байгаа байхгүй. Тэгэхээр манайхан ирээрэй. За угаасаа тэгээд үүдээс байж Backlink Dandies-ийг сонсдог хүмүүс зөндөө байгаа. Тэгээд угаасаа Dipsy Vincent-ийг сонсдог хүмүүс зөндөө байгаа. Teresa and the Moon-ийг сонсдог хүмүүс зөндөө байгаа. Тэгэхээр эрцгээгээрээ нэг өдрийг хэдүүлээ амар гоё өнгөрөөцгөөе. За ирээрээ. Би амар их юм ярьчлаа. Би зохиол бичээг байхгүй. Тэгээд жоохон олон юм яриад. За зүгээр edit дээр ингээд таслаа хийж. За одоо л жинхэнэ ерөнхийдөө бол бүр яг жинхэнэ факт ап юмнууд руугаа хэдүүлээ орох гэж байна. За хамгийн ихнийх нь болохоор Salo or the 120 Days of Sodom ямар шуурт нэртэй юм. 1975 оны Итали кино. Тэгээд дэлхийн 2 дугаар дайн дуусах төхөөд яасан бэ гэхээр нэг 4 Итали баян нөхөр яснаа. За хэдүүлээч ер нь тэгээд дайн дуусаагүй тэгэл үхэх юм байна дөө. Тэгэхээр үхэх юм чинь зүгээр үхэхээс өмнө нэг тэ нэг ингээд 18 одоо өсвөр насныхныг ингээд тэ гэртээ авчирж агаад тэнгүүтээ ингээд янзаар тэднийг яргачилж тамлаад алж малаад тэгээ би тэр тамалдаг юмнуудын талаар дэлгэрэнгүй ярмааргүй байна зав. Та нар тэгээд Midnight гэд суугаад штэ тэрэн дээр угаасаа энийг ярьж исэн. Тэгээд үнэхээр энэ киног үзмээргүй байгаа ч гэсэндээ юу гардгийг мэдмээр байгаа бол тэр бичлэгийг ороод үзэж болно. За хоёр дахь нь болохоор 2008 оны Martyrs. Тэгээд би энүүгээр бичлэг хийж исэн. Pascal Lugier за би буруу хэлж байгаа хөө. Тэгээд Франц найруулагчийн кино байгаа. Тэгээд энэ найруулагч маань энэ киноныхоо зохиолыг бичиж байхдаа амиа орлох тухай ерөөхдөө боддог. Амьдралаасаа уйдцсан за баг энэгээр кино хийхгүй дээ гэж зүгээр л өөртөө зориулж бичсэн зохиол юм байлээ. Тэгээд энэ киноны нэр болох Martyr гэдэг нь яг юу гэсэн үг вэ гэхээр ерөөхдөө үхээгүй гэхдээ бас амьд биш ингээд гэхдээ хөдөлж чадахгүй ингээд тим хүмүүсийг ер нь мартир гэдэг. Тэгээ энэ кинон дээр болохоор яг нэг тим юм зориулсан нэг юм газар байгаа байхгүй. Тэнгүүтээ ингээд хүмүүс эмэгтэйчүүдийг тамлаад гэхдээ яг алахгүй тамлангуудаа ингээд яг үхэл амьдралын заагт болгонгуудаа үхлийн дараах амьдралыг харуулах гэж үздэг. Ерөнхийдөө л зүгээр яг үхлийн дараах амьдрал гэж юу байдаг юм бэ гэдгийг харахын төлөө тэ уйл бусаар эмэгтэйчүүдийг барьцаалж аваад тамалдаг. Тэ бүр нэг юм системтэй болсон заяа ингээд ийм шатаар тамлана. Тэгээ ингүүл алахгүй гэд тэгээд арс марсын хуулдаг хэсэг гардаг. Янзаар л тамлана ойлгож байгаа сте тий. За 3 дахь нь болохоор Shoujo Tsubaki. За би бас Shoujo Tsubaki-гаар бичлэг хийж исэн. Тэгээ ижил нэрт манганасаа сэдвүүлэн хийгдсэн энэхүү аниме нь болохоор ерөөсөө ганцхан хүн хийсэн. Hiroshi Harada гэдэг ганцхан хүн хийсэн. Тэг мэдээж бас л яг тэ түрүүний кинонууд шиг ингээд аимшигтай үйл явдалтай учраас ямар ч газар спонсорлоогүй. Тэгэнгүүт манай хүн болвол та нараар дутах юм уу? Зүгээр би мөнгөтэй гингүүтээ бараг өөрийнхөө нэлээд олон жил цуглуулж исэн мөнгөө эндээ оруулаад тэгэнгүүтээ 5 жилийн турш ганцаархнаа энэ анимыг хийсэн байгаа. Бүр нэлээд жоохоохон тэгэнгүүтээ аав нь хаяа явцсан тэгэнгүүтээ ээж нь бүр яг өөрийнх нь нүдэн дээр ингээд үхсэн ээжийг үхснийг харсан. Тэнгүүтээ нэг танихгүй яг нэг хүнийг амар сайн хүн байна гэж бодоод ингээд ажил дөрөнгуут нь циркэд яваад очсон чинь тэгээд өөр ямар ч хамгаалах хүнгөө тийм жоохоо охиныг ингээд тэр цирк нь гаж хүмүүсийн цирк тэгээд тэднэр нь юм хомдоо зарна тэгэл янзаар ингээл тэгэл бүр ингээл анх удаага ингээд нэг жоохон найзтай болоод нэг нохоотой болоод тэгсэн чинь тэр нохоог нь авч шидэж аалж малаал зүгээр ерөөдөө тэнд яг тэр нэг жоохон охины ингээд туулж байгаа амьдрал гэж нүдээр яг тэгж хараавал яг нэр үнэндээ амар хэцүү үзэхэд хэцүү аниме. За дөрөвдөг нь болохоор Pink Flamingos. За тэгэнгүүтээ энэ киноны заяа найруулагчаар нь, зохиолчоор нь, продюсераар нь, зураглаачаар нь, эдиторээр нь нэг хүн ажилласан байгаа байхгүй John Walters гэх. Тэгээ манай хүн яасан бэ гэхээр оюутан байж байхдаа сургуулиас хөөгдсөн байлээ. Тэг мөнгөгүй юу ч хүү тэгсэн хэрнээ яг энэ хүний ингээд кино гэдэг зүйлд ингээд хайртай байсан урлаг хий гэдэг ингээд хүсэл эрмэлзэл нь байгаад исэн учраас тэгтээ яг ээж аваасаа мөнгө авсан юм байл. Тэг эхний кинонд бүр нэг зөвшөөрлгүй газар нүцгэн үнэтэй зураг авсан гэд бүр
Манай найруулагч тэнгуүтэй жүжигчд ингээ бүгдээрээ цагдаад баригдсан ингээ суужсэн юм байлээ. Тэгээ энэ Pink Flamingos буюу яг тэр 69 онд хийсэн киноныхоо дараа хийсэн кино нь бол бүр яг өөрийн нэлээд өндөр түвшинд гаргаад олон хүмүүс таниулж эхэлсэн кино. Энийг сонсоход бол энэ кино гоё юм шиг санагдаж магадгүй гэхдээ яг үндэ киног үзвэл энэ бол бүр нэр үнэхээр кино. Art House гэдэг өнцгөөс нь харуул ингээд enjoy хийж болно. Гэхдээ яг гэдэг нь яг үнэхээр гарч байгаа үйл явдал нь баггүй юу? Одоо ингээд нэг гэр бүл байгаа байхгүй юу? Нэг юм бүдүү эмэгтэй тэгснэ ингээд тэр энэ гол дүрдэн тоглож байгаа эмэгтэй бүр энэ дүрд тоглохоо одоо энэ царайг гаргахын тулд өөрийнхөө өсний ингээд духны талыг ингээд хусчихсан гэж байгаа байхгүй юу? Тэгээ энэ гэр бүл нь яг яадаг гэр бүл вэ гэхээр дэлхийн хамгийн сэжгийн заваан цэвэрч бус гэр бүл гэдэг тодотголтой гэр бүлийн дүр. За зөв эднэр ч яг зөвөр л яг нэг л юмар энэ киног тодорхойлъё заяа. Яг энэ кинон дээр бүр яг жинхнээсээ нэг дүр нь нохойн баасыг иддэг заяа. Жинхнээсээ штэ нохойн баас амандаа игээд иддэг яг энэ кинон дээр жинхнээсээ боддоор. За 5 дахь нь Human Centipede буюу одоо хүн жаргалт юм байна 2 дугаар анги. За тэгэл угаасаа баг мэдж байгаа шүү дээ. За 6 дахь нь болохоор Serbian film. Тэгээ яг жоохон ингээд disturbing кино сонирхдаг хүмүүс бол Serbian film-ийн талаар зөндөө сонсч ирсэн байх. Тэгээ яг л нэршгэ энэ бол Серб улсын Серб кино. Серданс Паскачевич найруулагчаар ажилласан. Филиппин, Испани, Австрали, Шинэ Зеланд, Малайз, Норвег гээд маш олон оронд ерөнхийдөө ингээд гаргахыг хориглогдсон. Тэгээ ерөнхийдөө хүмүүсийн хэлдгээр бол бараг л бүх цаг үеийн хамгийн нүд бузарлам, сэтгэл сэртгэлхэм, сэжгийн, навшийн, аимшигын тим кино гэдэг. Том үний Пороро кино гэдэг шүү дээ, тэ. Том үний Пороро кинонд ингээд цагтаа цалгиж явсан нэг тийм од Пороро киноны од залуу зодог тайлаад тэрэн дотор зодог тайлна гэж ярих уу? За яри. Тэгээ зодог тайлаад угаасаа мөнгөгүй болоод хүүхдийнхээ сургалтын төлбөр тэгээ гэрийнхээ нөгөө нэг тогны мөнгө зөнг тийм юм хумаач өгч чадахгүй болоод тэгэнгүүт нэг том амар лаг найруулагчаас гээд нэг тийм санал ирдэг байхгүй юу. Энэ бол ингээд зүгээр том үний Пороро кино биш ээ. Энэ бол ингээд жинхэнэ урлагийн бүтээл, артистик Пороро кино хийх юм аа гэд. Тэгээд энд орчуул чи хүүхдийг ингээд өхөн хүүхдэл чи ингээд аим ингээд хангаж чадхаар их мөнгө авна шүү гэд. Тэгээд тэрэнд тоглохоор болоод тэгээд тэгсэн чи яг үндэ тэр нь яг тэгэл төсөөлж исэн шүн биш. Бүр яг үнэхээр экстрим яг ингээд зүгээр шууд яг манай тэр гол дүрийн залуугаар ингээд хүн амтны толгой тастуулж мастуулаад хөрөөгөр. Гэхдээ цахилгаан өрөөгөр биш яг юм барбар гэдэг хөрөөгөр. Тэгээ тэрийг нөгөө Пороро хийж явах та. За 7 дахь нь болохоор миний өмнө бас бичлэг хийжсэн. Гэхдээ энэ нэрийг би хэлж болохгүй байгаа. За монголоор бол хийж болно. Амиа хорлолтын клуб. Тэгээ уусаа энийг бичлэг хийжсэн бас та нар мэдж байгаа. Гэхдээ ерөнхийдөө үйл явдлыг ярих юм бол зүгээр л гинт ингээд хүмүүс нийтээрээ амиа орлоод эхэлдэг. Үнэхээр эвгүй эсгүүд гардыг та нар угаасаа мэдж байгаа. Шууд нэг эмэгтэй инээж хагаад хурууга тасалдаг хэсэг гардаг. Баахан охтууд инээж хагаад трон зам руу үсрээд бөөнөрөө өгдөг хэсэг гардаг. Бас нэг дуучин залуу бүжгэлж ийснэ нэг муурыг гიშгээд алдаг хэсэг байдаг. За 8 дахь нь болохоор Cannibal Holocaust. Ruggero Deodato. Тэгээ энэ найруулагч 1980 онд найруулсан энэ кино нь ерөнхийдөө бол одоо found footage төрлийн кино гэж байгаа шүү дээ. Одоо сүүлд миний жишээ нь оруулсан Incantation гэдэг кино бол found footageтэй ингээд хүмүүсийн яг боддоор хийцэн бичлэг нь үлдээд тэгээ тэрийг нийлүүлсэн юм шиг тийм стилээр хийсэн кинонууд ерөн л баг хамгийн анхны кино гэж хэлж болно. Тэгээ нэг хэсэг ингээд сурвалжлагч нар ингээд хүний мах хязах иддэг ингээд одоо зэрлэгээрээ байгаа омог дээр очиод ингээд баримтат кино мэнэ хийж авч ирсэн алга болцсон яг энэ киноны дотор бол тэрний араас нь ингээд арай жоохон те мэрэгжлийн хүмүүс яваад тэнгүүтээ тэр хайснуудыг олоод тэгээ тэрийг задлаад кино болгосон юмшгээр хийсэн кино. Тэгээ үнэхээр үнэмшилтэй хийцтэй учраас баг тэгээд дээрэс нь 1980 онд чинь юм found footage гэж юм байгаагүй учраас баг хүмүүс жинхэнэ гэж ойлгосон юм шиг байгаа. Тэнгүүтээ баг энэ найруулагч жинхнээсээ жүжигчтэй ингээд кинон дээрээ алдсан гэж сэжиглэнгүүтээ бүр манай энэ найруулагчийг шүүхэд дуужсэн гэж байгаа байхгүй. Тэнгүүтээ бүр ингээд хүн амны эрэхт ингээд оруулах гээд ингээд чи эднэрийг алсан ингээд да. Тэгээ би бүр үнэхээр хүн алаагүй гэдгээ батлахын тулд бүр ингээд жүжигчтэй нэг бүгдийг ингээд дуудаж авчирж ийж ингээд эднэр ингээд амьд байгаастай гэж харуулж ийж нэг юм судалгажсэн гэдэг. Би бол энэ киног бүтнээр нь үзсэн. Хэрвээ би 1980 онд амьдарч исэн хүн бол нэрээ үнэхээр яг үнэн юм байна гэж итгэхээр л амар сайн хийцтэй. Тэгээ угаасаа гэхдээ дээрэс нь кинон дээр ингээд хүмүүс өгч байгаа нь худлаа гэдг нь мэдж байгаа болохоор бас гайгүй. Гэхдээ үнэхээр боддоор ингээд амьдтыг алдаг хэсгүүд байдаг. Тэднэр нь бол яг үнэхээр хэцүү. Нэг тийм тарвах шиг амьтныг зүгээр л нүдэн дээр инээж агаад гаргаад ингээд утгаар сийчээд яаж агаад орилуулж алангуудаа шууд нүдэн дээр иддэг хэсэг гардаг. Тэгэнгүүтээ нэг гахааг шууд нүдэн дээр бууддаг хэсэг гардаг. Тэгээ бас хамгийн эвгүй заяо. Нэг ингээд том яс мэлхий байдаг шүү дээ, тэ. Тэрийг толгойг нь таслангуудаа ингээд гэхдээ яс мэлхийний хуйг чинь ингээд доороос ингээд задарт юм байл шүү дээ. Ингээд
дээш нь харуулж тавьж ийсэн хоёуг ингэж задлаад миний яг амьдралдаа анх удаа ингээ кино үзэж байгаад ёо гэдэг ингээ харж чадахгүй ингээ нүрээ буруулсан хамгийн анхны хэсэг заяа. За 9 дэх нь болохоор Tetsuo the Iron Man. Тэгээ найруулагчаар нь бол Shinya Tsukamoto гэж хүн ажилласан. Тэгээ энэ залууг таньжээвэл нөгөө нэг Ichi the Killer гэж бас нэг fucked up кино байдаг. Тэрэн дээр нэг дүрд тоглодог. Тэгээ өөрөө бас жүжигчин ирнэ бас ингээ давхар кино найруулад идэм байлээ. Тэгээ яг сонсогдож байгаа шигэ Tetsuo the Iron Man төмөрөн хүн. Тэгээ ингээд төмөрөн фетиштэй хүмүүс байд юм байл шүү дээ. Ингээд төмөрнөөс ингээд сэрэлждэг яа ингэж ирэх зүв. Тэнгүүтээ ингээ кино эхлэхдээ яадаг вэ гэхээр нэг залуу хөлөө ингээ зүсч нээнгүүтээ тэрлүүгээ том төмөр хийгээд буцаага ойждаг заяа. Тэ ингээ ойсон чинь тэрэн дээр нь ингээ үтмөт гарч ирээд тэгээд тэрнээс айгаад гарч явж байгаа машин дайруулад өвчдөг. Тэгээд тэгсэн чинь тэр машиныг жолоодож явж исэн залууд нь ингээ нэг сүнсээр ч юм уу нэг юм ингээ халтчдаг заяа. Нэг ингээ харсан чинь ингээ хацар дээрээс нь ингээ нэг төмөр ингээ гоцооцсон байдаг заяа. Тэг юм наалцсан болов ингээ салгаад авахсан чинь цусгаажаад тэсэн чинь яг үндэ зүгээр тэр залуугийн бие нь өөр ингээ төмөр болоод эхэлсэн. Тэнгүүтээ ингээл өдөр ингээ цаг ирэх тусам ингээ тэр залуугийн бие ингээ төмөр болд ингээ шууд утгаараа төмөр болж хувираад идэг заяа. Тэгээ ерөөдөө бол body horror гэдэг жанрын кино байхгүй юу? Одоо жишээ нь миний өмнө нэг бичлэг хийжсэн The Fly гэж кино байдаг шүү дээ. Яг шууд утгаараа ялаа болоод хувирчдаг. Яг тэрэн шиг гэхдээ ингээд төмөр болж хувирж ин гэхээр зүгээр ингээд тэ одоо MCU-гийн Iron Man шиг тийм биш зүгээр үнэхээр амар ugly ингээд би минь ингээ өрөвсөж. Тэгээд дээрэс нь бас хар цагаан кино болохоор тэгж амар туссан юм мэдгүй би бол За тэгээ 10 дахь буюу одоо энэ 3 дахь шатны сүүлчийн кино нь бол яг миний эднэр дундаас хамгийн яг кино гэдэг утгаар нь амар сайн кино гэж үздэг хайртай тийм кинонуудын нэг. За тэгээ тэр киноны нэр нь болохоор The House That Jack Built гэдэг кино байгаа. Манай гол дүрийн залуу болохоор ингээд Jack гэдэг залуу тэгээд цуврал алуурчин дээрэс нь OCD-тэй. OCD гэдэг юм мэдгүй хүмүүс байгаа бол ингээд perfectionist буюу ингээд юм болгон санаа тавиад энэ ингээд одоо жишээ нь ингээд би яг ингээд камерны голд байхгүй бол ингээд стресс төрөөд идэг тийм төрлийн хүмүүсийг ингээд OCD-тэй гэдэг байхгүй. Тэгээд цуврал алуурчин тэгэнгүүтээ тийм юмтай. Тэнгүүд одоо жишээ нь яаж ийн вэ гэхээр ингээд хүн алаад гарч ирчингүүтээ яна би хевсний дор цус үлдээсэн юм шүү дээ. Цагдаа нар ирээд хахад орж шалгангуудаа хевсний доотлын үдсэн чинь цус байхгүй. Тэнгүүдээ босч гарч ирсэн байжснаа яна би ширээний дор яг тэнд цус үлдээчихжээ. Гэл буцаж орсон чинь тэнд цус байхгүй гэх нэг тиймэрхүү жишээ нэ. Тэгээ ерөнхийдөө яг л шууд утгаараа цуврал алуурчин яг юу боддог яг тэр бүхнийг бид нэр өөрсдөө тэр цуврал алуурчны нүдээр мэдэрнэ л гэсэн. Тэгээ найруулагчаар нь миний хамгийн хайртай найруулагчтай нэг болох Lars von Trier ажилласан. Тэгээ кино сонирхдаг хүмүүс бол бүгдээрээ Lars von Trier-ыг мэдж байгаа бах. Гэхдээ хэрвээ та мэдэхгүй бол Lars von Trier-ийн киног үзэх юм бол чи зүгээр стресст нь. Чи зүгээр хэд хоног зүгээр л ингээд existential crisis-д орон заяа. Тэгээ энэ кинон дээр яг энэ цуврал алуурчны ингээд дөрвөн аллагын талаар ингээд харуулдаг. Тэгээ яг юу нь хамгийн эвгүй вэ гэхээр яг энэ киноны ингээд хийцэн shaky camera move-тэй буюу яг л ингээд яг тэр хүн одоо энэ Jack хүн алж хахад яг тэрийг ингээ хажуугаас нь хараа байж байгаа юм шиг тийм камерын өнцгтэй учраас яг л жинхнээсээ ингээ боддоор ийм алуурчныг харж байгаа юм шиг. Тэгээ ерөөдөө яг цуврал алуурчны сэтгхүү ямар байдаг вэ гэдгийг мэдхийг хүсэж байгаа, судлахыг хүсэж байгаа бол энэ киног үзээрэй гэсэн үг. Энэ киног үзээрэй гэж зөвлөж хэл орооцолтоо болох. За тэгэхээр өмнөх бичлэгэн дээр 1 2 3 дугаар хэсгийг ярьсан. Тэгээ өнөөдөр одоо 4 дугаар хэсгийг нэрээ. Тэгээд мэдээж 4 дугаар хэсэг рүүгээ доошлох тусам үнэхээр хэцүү болохын та нар мэдж байгаа. Өмнөх бичлэгэн дээр л ихэд би жишээ нь зүгээр Seven фильмийг ярьснаасаа болоод жоохон асуудалд орсон ч гэж зөндөө олон хүмүүс наваг ингээд энэ чинь жоохон хөвгтүүд үзэж байгаа. Энэ чинь ингээд ингээд да гэх нэг баахан загнасан. Тэгээд би уг нь дисклеймер тавиад 18-аас дээшгээ хэлсэн. Гэхдээ учраас өнөөдөр би аль болох family friendly байхыг хүсэн. За эхний бөгөөд 2 дахь 3 дахь кино нь болохоор Slaughtered Vomit Dolls, Slow Torture, Puke Chamber, Regurgitated Sacrifice. Тэгээ энэ 3 кино маань болохоор ерөнхийдөө Lucifer Valentine-ы Vomit Gore Trilogy гэсэн trilogy 3 киноноос бүтдэг тийм кино байгаа. Тэгээ яг 2 жилийн зайтай гарч исэн. Яг бодит амьдрал дээр болсон юм шигээр бодит амьдрал дээр болсон аллагыг бичиж авсан тейпийг олоод нийлүүлсэн юм шиг хийсэн. Гэхдээ яг үндэ тийм биш. Найруулагчтай, тэгээд жүжигчдтэй, тэгээд яг л киноны журмаар явагдсан учраас энэ кинон дээр болж байгаа мэдээж бүх юмнууд нь хуурамч. Тэгээд Lucifer Valentine өөрийгөө нэлээд артистик, exploitive найруулагч гэж ярьдаг. Гэхдээ яг үндэ энэ 3 кино бол зүгээр л жоохон албаар хатуу байх гэж хичээсэн. Яг үндэ тийм артистик бүтээлүүд гэвэл
юм уу гэж асуувал би л авгүй гэж хэлнэ. Тэгээ үйл явдлынхаа хувьд нэг жоохон ярих юм бол за slow torture puke chamber-ийн тэр гол дүр маань өөрөө eating disorderтэй байдаг. Bulimia буюу ерөнхийдөө маш ихээр идээд тэгэнгүүтээ дараа нь идсэн юмаа ингээд таргалахгүй тулд буцаагаад гаргадаг. Тэгээ одоо энэ кинон дээр мань жишээ нь ингээд баахан юм идчихэд бүр ингээд зогсохгүй бөөлжөд байгаа хэсэг гардаг. Гэтэ тэр нь мэдээж юм биш. Худлаа тэнгүүтээ голд нь маш олон каттай. За дөрөвдөг нь болохоор ерөнхийдөө 3 дугаар шатнаас доошоогоо кинонууд дундаас кино урлаг гэдэг талаас хамгийн сайн бүтээлүүдийнх нь нэг бол одоо энэ дөрөвдөг кино байгаа. Тэгээ нэрийг нь бол би бас яг хэлж болохгүй. Энэ тэгээ Pororo гэдэг үгний яг жинхний YouTube ер нь бол үзээ яддаг. Life and Death of a Pororo Gang. Миний яг өмнөх бичлэгэн дээр оруулсан Serbian filmтэй адилхан энэ бол серб найруулагчтай серб багтай серб кино. Тэгээд 2010 онд Serbian film нээлттэйжсэн болов энэ кино маань 2009 он нээлттэйжсэн. Тэгэхээр ерөнхийдөө маш олон хүмүүс энэ хоёр киног ингээд харьцуулж ярьдаг. Яг үүндээ энэ horror movie Iceberg дотроос би яг хоёр хамгийн дуртай киногоо нэрлэнэ. Өмнөх бичлэгэн дээр дуржсэн House That Jack Built тэгээд Life and Death of a Pororo Gang. Киноны маань үйл явдал дээр яадаг вэ гэхээр нэг ингээд маш баян ээж автай хидийч яг үндэ тэднээс ингэж хөрөнгө авахыг хүсдэггүй, өөрөө илүү артистик юм хийхийг хүсдэг нэг тийм кино найруулагч залуу байдаг. Тэгээ кино ихтэй мэдээж манай хүн бол нэлээд хүн сэдвтэй нэлээд нийгэм рүүгээ дуурсан кинонууд хийхийг хүсдэг. Тэгээ мэдээж тийм кинонууд яадаг вэ гэхээр хөрөнгөжилтөө босгож чаддаггүй. Тэгэхээр манай хүн хөрөнгөжилтөө босгож чадаагүй тэгэнгүүт хэдэн найзуудаа цуглуулангуудаа нэг фан худалдаж аваад тэрнтэйгээ ингээд энэ тэндөр аялаад янз янзын ингээд кино хийгээд янз янзын stage play хийгээд явдаг. Тэгээ тэгж явж байгаад хамгийн гол нь яадаг вэ гэхээр нэг залуутай манай гол дүрийн залуу маань танилцаад тэгээ тэр залуу нь чи ингээд нэлээд их мөнгө олох ингээд бизнес байна гэд ерөөдөө манай хүнд Snuff гэж киноны тим урлагийн талаар танилцуулдаг. Тэгээ ерөөдөө доошоо байгаа кинонууд дээр Snuff гэдэг үг нэлээд дурддах учраас яг юу гэдгийг тайлбарлажээ. За ерөөсөө амар энгийн. Ер нь бол яг бичлэгэн дээр хүн жинхнээсээ алуулж байгаа тийм хуурцаг тийм бичлэгийг Snuff video гэдэг. Тэгээ ерөөхдөө зүгээр энгийн ингээд filmmaking артистик зүйлээ илэрхийлэхин тулд явж исэн залуу маань сүүлдээ болвол янз янзын асуудлуудтай уулзраад янз янзын үнэхээр сэжигэн юмнуудтай уулзраад Snuff film industry руу орсныхоо төлөө ер нь бол нэлээд хогийн юмтай учирдаг. Гэхдээ энэ кинон дээр ерөөхдөө зөндөө олон кинонууд дээр харуулж байгаагүй нэг тийм янз янзын нэлээд creative артистик зүйлс гардаг учраас үзгэж бол би хэлэхгүй. Гэхдээ зүгээр л би дуртай байхгүй. Татах нь болохоор August Underground. Бас л disturbing кинонууд сонирхдаг хүмүүсийн дунд нэлээд алдартай кино. За тэгээ дээрэс нь бас found footage төрлийн кино. Нэг гурван залуу нийлж байгаад нэг эмэгтэйг барьцаалаад янз янзаар тамлаад тэнгуүтээ ерөнхийдөө янз янзын болж бүтггүй зүйл хийж байгаагаа бичиж аваад тэгээд тэрийг ингээд кино болгоод хийцэн юм шигээр хийсэн кино. Гэхдээ яг үндэ тийм биш. Тэр гурван маань бол жүжигчин тамлуулж байгаа эмэгтэй. Энэ ч гэсэн жүжигчин. Тэгээд нэгдүгээр ингээд нээлттэй хийсний дараа зөндөө олон хүмүүс сагдараа залгаад энэ киног ингээд жинхэнэ гэж итгэж ийсэн юм байлаа. Гэхдээ энэ кино маань 2 дугаар ангитай, 3 дугаар ангитай. Тэгээд 1 дугаар анги дээр өгсөн хүмүүс нь 2 дугаар анги дээр байдаг, 3 дугаар анги дээр байдаг гэсэн. За 6 дахь нь болохоор Snuff 102. Тэгээ Snuff гэдгийг би та нарт тайлбарласан шүү дээ. Тэгээ энэ кинон дээр мань яадаг вэ гэхээр нэгэн цоврал аллах гараад байгаа. Тэгээ тэр нь ингээд Snuff хүн алж байгаагаа бичиж авангуудаа интернетээр тавьж маваад байгаа. Тэнгүүт яг энэ хэргийг мөрдөж байгаа нэг сурвалжлагчийн талаар яг found footage төрлийн юм шиг хийсэн кино. Тэгээ тэр цоврал алуурчныг сурвалжлаад ингээд хэргийнх нь араас ингээд мөшгөж явж байгаад өөрөө тэр алуурчиндаа баригдаад тэгээд тэр сурвалжлагч маань ерөнхийдөө тэр алуурчинд яаж тамлуулж байгаа талаар нэлээд угаасаа тэгээд те энд доор байгаа киноноос юу хэлэх вэ? Угаасаа тэгэл аллах цус нүж whatever everything is in there. За 7 дахь нь болохоор Японы Guinea Pig. Тэгээд мэдээж ойлгомжтой шүү дээ угаасаа те тэгээд энэ ийм листэнд угаасаа Япон кино байхгүй бол тэгээд болохгүй шүү дээ те. Япон. Тэгээ хэрвээ та нар санаж байгаа бол Guinea Pig-ийн би 6 дугаар ангиар нь Mermaid in a Manhole гэдэг ангиар нь бичлэг хийж исэн. Анги болгоно нь өөр бас ижил нэрт манганаас сэтгүүлэгдээ хийгдчихсэн. Тэгээд мэдээж манга гингүүт яг яаж сэтгэж хийжсэн нь бол ойлгомжтой. Тэгээд тэрийг яг дэлгэц рүү хөрвүүлсэн. Тэгээд энэ дээр болохоор аль ч ангийн дүрдчихэж магадгүй. За эхний анги дээр нь болохоор яадаг вэ гэхээр хэсэг залуучууд нэг эмэгтэйг ингээд барьцаалж аваад тэнгүүтээ ингээд олон өдрийн ингээд давтамжтайгаар тэр эмэгтэйг янз янзаар тамалдаг. Манай гол дүрийн ингээд эмэгтэй маань цагаан нэг тийм даашинц ч юм уу дрэстэй байдаг. Тэгээ ийш тийш зөндөө авч идэгдэг тэгсэр нэ кино дууссан тусал тэр нөгөө нэг даашинц нь цав цагаан хавар байдаг.
Тэгээ анги болгоно нь угаасаа янз янзын өөр ингэсэн сонирхолтой концептуудтай. Одоо жишээ нь 3 дугаар анги дээр яадаг вэ гэхээр нэг залуу найз өхөндөө хаягдчаад өөрийгөө алах гэсэн чинь үхтгүү. Би яаж тассан угаасаа үхтгүү гэдгээ мэдж аваад тэнгүүтээ өөрөө ингээд биеийнхээ эсгүүдийг тастаж жагаад сүулдэ зөвхөн толгой болоод дуусдаг тийм анги байдаг. Тэр бол гэхдээ яг жоохон комеди. Тэгээ адилхан угаасаа цус нүж нь бол байх нь ойлгомжтой. За 8 дахь нь болохоор Necromantic. Тэгээ 1988 оны герман кино байгаа. Тэгээ энэ дээр зүгээр нэг ойлголтыг тайлбарлахад л ер нь болчихно. Necrophilia буюу үхсэн хүмүүстэй 2 дугаар сувгийн юм хийхийг хүсдэг хүмүүс. Хийхийг хүсдэг хүсэл. Тэгээ энэ кино бол яг ер нь бол яг тэрий чинь харуулна. Үйл явдлын үед болохоор нэг 2 хос байгаа юм. Тэгээд эмэгтэй нь болохоор тэгээд мэдхгүй зүгээр ажил хийдэг гэртээ үйждэг. Эрэгтэй нь болохоор яадаг вэ гэхээр ингээд осолд орсон хүмүүсийн цогц могцсон дээр очиод тэднийг ингээд эмнэлэг рүү зөөдөг тийм ажилтай. Тэнгүүтээ ажилласаа юм хулгайлна гэдгийг харуулдаг. Гэхдээ ажилласаа багж магаж биш. Хүний нүд зүрх тэгээд олдсон бүх юм аваад гэртээ аваачдаг. Тэнгүүтээ тэр 2 хос ингээ ус мусанд орохдоо тэр хүмүүсийнхээ ингээд тасарсан гар мартай усанд орох дуртай. Тэгээд тэгснэ нэг өдөр бүр яадаг вэ гэхээр хэргийн газар дээрээс нэг цогцс аваад ирдэг байхгүй гэртээ. Тэг нэрээ төсөөлж байгаа чи яг зөв заяа. Тэр 2 тэр ингээ цогцтой ингээд хийдэг. Тэрнээс амар таашаал аваад. За 9 дахь нь болохоор ерөнхийдөө мөсөн уул доторх цорын ганц анимашн буюу хүүхэлдэйн кино. Тэгээ яг үнэндээ энэ анимашн бол зүгээр 2000-ад ч юм уу бараг л 90 оны видео тоглоомны катсин шиг тийм шал хөгийн тэр цус мосон ч яхав заяа зүгээр л яг анимашн өөрөө fucking ugly as hell заяа. Яг тэгээд найруулсан залуу нь өөрөө бүх ажлаа хийсэн юм байлээ л дээ. Анимашнээ зохиолоо тэгээд дуу оруулалт дээр нь яг хэд хэдэн ажилласан юм шүү лээ. Гэхдээ дуу оруулалт нь still sucks. Одоо жишээ нь хүүхдэд нь дуу оруулж байгаа хэсгээр ингээд те нэг юм бүдүүн хоолойтой том эрэгтэй хүн ингээд нэг хоолоогоо нарийсгаад ингээд Can I help you with that? Like something like that. What the fuck? Нэг хүүхэд байдаг. Тэгээд нэг чөтгөрлөг нохоо гарч ирээд ингээд одоо ээж чинь жирэмсэн байгаа те. Тэгээд чиний ингээд дүү чинь ингээд бурхны эсрэг ингээд яах ер нь бол ингээд чөтгөрлөг хүүхд төрөх гээд байна. Тэгэхээр чи дүүгээ алах хэрэгтэй байна гэд ингээд тархийг нугаагаад тэгээд ээжийг алаад хамгийн жоохон disturbing надад санагдсан юм нь бол тэгээд за ямар ч үс ээж аваа ер нь хоёулаа өвчтдөг юм. Тэгээд ээж аваагаа амьлуулахыг хүсэж байна гэсэн чинь тэр нохоо нь би энэ хүслийг чинь биелүүлж болно. Гэхдээ чи ингээ надаа онгоноо өгөх ёстой. Онгоо занднаа. Тэг занднаа. Тэнгүүтээ ээж авахын цогцсон дээр ингээд тэр нохоо нь тэр ингээд хүүг ингээд зандны навдаг байхгүй. За 10 дахь нь болохоор Viva la Muerte. Тэгээ нэлээд олон оронд дамж хамтарч хийгдсэн кино. Тэгээд Испаний иргэний дайны сүүлчийн жилүүдэд ерөнхийдөө үйл явдал нь өрнөдөг. Тэгээ гол дүр маань болохоор нэг хүү тэгээд тэр хүн аавдаа нэлээд хайртай. Тэгсэн чинь ээж нь болохоор коммунист байж магадгүй гэдэг аав нь гөрцөн. Тэнгүүт хүүдээ болохоор аав чинь ингээд шоронд ороод ингээд үхцээ. Цаазлуулцаа ингээ хэлсэн. Тэгээ яг дайны сүүл чаваар ч юм уу тэгээд тийм хэцүү цаг үед амьдарч байгаа хүүхэд ингээд нас барцсан гэж ойлгонгуудаа аавда юу тохиолдсон талаар бургуулж бодоод тэгээд ерөнхийдөө ингээд маш dark ертөнцтэй ингээд өөрөө танилцаад янз янзын зүйлс төсөөлж бодож байгаа талаар тэгээд хүүхдийн төсөөлөл гээд зүгээр хөнгөн байна гэж бодож ивэл үгүй. This movie is still disgusting as shit. Үйл явдлын лавшруулж ярихгүй. За 11-т нь болохоор Juvenile Crime. Энийг ойлгоход бол маш амархан. Junko Furutагийн түүхийг та нар мэдэх бах. Тэгээд Bini TV-г оруулж ирсэн бичлэг нь нэлээ олон хүн үзчихсэн. Тэгээ ер нь баг энэний талаар мэдэхгүй байхгүй бах. Тэгээ тэр түүхийн талаар мэдэхгүй байвал яг Bini TV-гийн бичлэгийг ороод сонирхоод үзээрэй. Junko Furutагийн бодит явдлаас сэтгүүлсэн кино. Тэгээ яг өөр 2004 онд гарсан Concrete гэж бас энэ Junko Furutагийн хэрэгээр хийсэн кино байдаг. Тэр нь болохоор арай жоохон хөнгөвчлөөд тэгээ дээрэс нь арай жоохон ингээд Junko Furutад арай жоохон ингээд хүндэтгэлтэй хандсан гэх юм. Тэгээ Concrete бол тийм байла. За харин энэ кино болохоор тийм биш. Энэ кино бол харин ч Junko Furutаг илүү disrespect хийсэн ямар ч тийм ингээд фильтр байгаагүй бүхэл ингээд амьдралаар басан бүх зүйлсийг яг ингээд
кинонд харуулсан кино. За дөрөвдүгээр хэсгийн сүүлчийн кино болох кино нь болохоор Philosophy of a Knife. Тэгээд эдгээр дундаа арай жоохон documentary талдаа кино гэж хэлж болно. Бодит түүх дээрээс сэтүүлж исэн. Бодит түүх нь болохоор дэлхийн 2 дугаар дайны үеийн сүүл хавцаа нэг Японд Unit 307 гэж нэг юм одоо баг маягийн юм гэх юм уу төсөл байсан юм бэлээ. Яна 703 биш 731 юм биш. Химийн зэвсгээр мэдээж дайнд оролцвол тэгээд тэр чинь бол бас тэ хүчтэй байж болно. Японы тэр төслийн тэр ингээд нэг лабораторийн хүмүүстээр тэр нэг химийн янз янзын зэвсгүүдээ ингээд туршиж үзчихсэн яг бодит явдал болж исэн. Тэрийгээр хийсэн баримтат тэгтээ бас ингээд тэнд болж байгаа үйл явдлуудыг ингээд дахиж нэг ингээд жинхэнэ юмшгээр хийсэн тийм кино. Тэгээ яг энэ бодит түүхийг судлаад үзэх юм бол бас нилээн эвгүй. Тэгтээ энэ кинон дээр бол бодит юмнууд нь байхгүй дандаа хурамчаар хийсэн юмнууд. Тэгээ тэд нар нь яг үндэ тийм сайн бас биш. Бас нэлээд хуучны харагдуулах гээд ингээ хар цагаамаа ягаад ингээд муу cinematography-га нуух гэж зөндөө оролцсон. Тэгээ ер нь бол looks bad, really bad. За 5 дугаар хэсэг. Тэгээд энэ хэсэг рүү доошлох тусмаа ерөнхийдөө илүү энэ киноны талаар мэдээлэл олоход хэцүү болж байгаа. Яг уу би яаж хийж байгаа доолоод үзчихэж чадж байгаа. Гэхдээ та нар олж үзэхгүй шүү. Зүгээр би ингээд та нарын зовлон хөнгөвчлөөд өөрийгөө үзээд товчилж өгж яхад ингээд дахиж үзэх гээд байгаа бол нэрээ тэгээд зүгээр л бити үз. Заяа. Би ингээд өмнөөс чинь зовцсон. Тэгээд би та нарт ярьж өгч байна. Яагаад нэг ойлгодгүй. За тэгээ 1-2 тон болохоор Woman's Flesh My Red Guts болон Tumbling Doll of Flesh. Tamakachi Anaru гэж нэг найруулагчийн найруулж исэн хоёр кино. Found footage байхгүй юу? Тэгээ амар муу хийсэн found footage. Ингээ нэг эмэгтэй эрэгтэй хоёр жүжигчнийг ингээ нэг тэгээ хотоос жоохон хол лагерийн байшин маягийн юм дээр аваачаа. Тэгээд угаасаа та нар тэгээ хороор үздэг гэж худлаа хэлээд яг хөө тийм байдэн шүү дээ ингээ нэг те жоохон лагерийн байшин дээр аваачаа. Тэгээ ингээ нэг камераар бичингүүтээ ярьслага авч байгаа. Дараа нь тэгэл хэлгүүлээл те. Тэгээ яг нэг тим юм шигээр ингээд харуулад тэгээд нэг хоёр эрэгтэй эмэгтэйг яаж ийснаа сүүлдээ тэр пророро хийжсэн баг нь солиороод тэр эмэгтэйг алддгүй маа. Зүгээр ухаан алдуулаад зөхиод явуулахгүй гэдгийг. Тэгээд тэгснэ тэр нөгөө нэг хамт тоглож исэн залуутай нийлээд тэр эмэгтэйг янзаар тамлаад дараагийнх нь Woman's Flesh My Red Guts гэдэг нь болохоор бас яг энэ найруулагч хийсэн кино. Тэгээд гэхдээ арай жоохон эхний киногоо яг жоохон шатсан юм шиг үлээ. Эхний кинон дээр нь бол олон жүжигчин байсан. Хоёрдугаар кинон дээр бол ганцхан жүжигчин байдаг. Өөр жүжигч авч мөнгө хүрээгүй юм шиг үлээ. Тэгээд найз залуудаа хаягдаад тэнгүүтээ ингээд эмороод өөрийгөө янзаар тамалж байгаа нэг охины талаар. Ингээд нэг үзснийхээ дараа чи сойдсыг ер нь хизээч ингээд адилхан нүдээр харахгүй. Сойдсыг ингээд доотлохоо ямар ч гэсэн нэг тиймэрхүү зав юмнууд гарна. Угаасаа 5 дугаар хэсэг шүү дээ. За 3 дахь нь болохоор Girl Hell 1999 гээд бас Япон. Япон ойлгомжтой шүү. Япон. Тэгээ энэ киноны талаар бүтчихсэн түүх мөх тэрийг мэдх юм угаасаа байхгүй яг тэгээ үйл явдлын яриа. Угаасаа энэ 5 дугаар хэсгийн кинонууд нь бол олж үзэхэд ч хэцүү, баг ийм кино байдгийм үү гэдгийг ч мэдэж авахд айгүй хэцүү, тийм олдоц багтай хүмүүсийн айгүй мэдэж багтай тийм кинонууд байгаа гэсэн үг. Ямар ч үсэн энэ кинон дээр мэн бол гол дүрийн нэг ингээд охин нь бол амар innocent, амар сайхан сэтгэлтэй, амар хөөрхөн охин байдаг. Тэгээд аав нь хөгийн амтан. Тэгээ өөрийнх нь нараас гүйж байгаа нэг хоёр залуу бас хөгийн амтан. Тэгээд өөр бас нэг юм орон гэргүй нэг эмэгтэйгийн дүр байдаг. Тэгээд тэр араас нь гүйж байгаа залуучууд манай хүнд тоогдохгүй болонгуудаа ягаад чинь тэр нөгөө нэг манай гол дүрийн охины найзалдаг байсан орон гэргүй эмэгтэйг очиод зодоод алчдаг. Тэгээд тэр аав нь болохоор манай гол дүрийн охины дүүг биш их чинь юм байна. Тэгээ нэгтээ энэ киноны тухай ингээ би ярмааргүй болохоор би ингээд бодолж мэдлээд ингээд хэл орооцолдог байхгүй. Тэгээ ямар ч байсан бие муутай их чинь ингээд аав нь ингээд яадаг. Тэгээд тэрнээс ахуулаад ер нь бол хогийн юмнууд зөндөө байгаа. Япон кино. Тэг Япон тэгээд disturbing film ингээд мөсөн болд байгаа кино гэхээр тэгэл ойлгомжтой байна шүү дээ. За дөрөвдөх нь болохоор Oster Montage гэдэг бас герман кино байгаа. Тэгээ бас л өнөөх жоохон
хогийн хийцтэй found footage төрлийн кино. Тэгээ яг хоо ерөнхийдөө Америк жоохон ингээд found footage иймэрхүү disturbing кинонуудыг бодвол энэ Германд өрнөж байгаа тэгээд ингээд үйл явдал нь өрнөж байгаа байр нь болохоор жоохон ингээд те Монгол ахуйтай ойрхон тэгээ монголч одоо яг хөө тэгээ Оросын инфлюенстэй шүү дээ. Тэгээд жоохон тиймэрхүү Европ талдаа инфлюенстэй учраас арай жоохон relate хийгээд хүн дээр хүлээж авах боломжтой юм шиг санагдсан. Тэгээ бүтэн кино нь бол яг үндэ жоохон уйтгартай. Би бол гүйлгээд яваа. Тэгээ ер нь хүмүүсийн хэлж байгаагаар болохоор эхний хэсэг нь биш яг хамгийн сүүлд байдаг хэсэг нь хамгийн амар гэдэг тэгээд ялчгүй амар л байсан л да. Гэхдээ жинхнээсээ биш бас л жүжигчэнтэй тэгээд амар муу харагддаг юм цус мусны эффекттэй. Тэгээ ямар ч байсан зүгээр тэрийг нэг хальт ярих юм бол ингээд за мэдээж тэгээд угаасаа юм дээр ингээд те ингээд биологи юм болох нь ойлгомжтой. Тэнгүүтээ ингээд биологи юмаа хийдэг ингээд нөх байгаа штэ тэмхтэй тэр лүүн ингээд буу шагааж агаад буудаад тэгээд тэгчээд үргэлжлүүлээд ингээд ягаад идэг биологи хичээл хийгээд идэг тийм хэсэг сүлдэнд байдаг. Гэхдээ тэр нь жинхэнэ биш байхгүй. Ингээд нэг эмхтэй жүжигчин хөвтөж байгаа дайгуу бол тэгээд ямар тэнэг юм бэ гэдэг тэндээ баг ингээд тэр сцены үеэр ингээд оройсныхоо дараа инээгээд байж л байсан баг. Тэг. За тавтах нь болохоор My Chance Daily Life. Тэгээ ерөнхийдөө яг ийм ижил нэртэй манга байдаг. Тэгээд ерөнхий концепт нь маш энгийн. Нэг манай гол дүрийн охин байгаа. Тэгээд манай гол дүрийн охин хурууга таслаа. Тэгэнгүүт хуруу нь жоохон байжгаад буцаад урагчдаг. Тэгэхээр ерөөсөө үхэхгүй. Өөрийнхөө юм одоо ямар ч биеийг тасалж исэн үхэхгүй гэсэн үг. Тэгээ нэг тийм maid одоо тэгээ та нарын ингээд idolize хийгээд ингээд maid ресторанд, maid кафед ажилд ороод тэндээ ингээд байж исэн чинь дарганд тэгээд нөгөө нэг үхтгүүг нь мэдсэн. Тэгэнгүүтээ зөндөө олон хүн хүслөөд тэр охиныг ингээд тамлуулаад угаасаа үхэхгүй болохоор тэр охиныг тамлуулж ингээд мөнгө олоод тэгээд тэг нэг тийм манга байдгийн. Тэгээ манган дээр бол яг хуу тэр болгоныг ингээд арай жоохон артистик өнцгөөс харуулад бичээд одоо ингээд илэрхийлж болно. Харин кино болгочингууд тэгээд зүгээр л fucking жоохон хогийн ингээд хичээсэн disturbing кино байхгүй. Тэгээ дээрэс нь хийцэн гол нь бас маш үгийн. Энэ бол уг нь found footage төрлийн кино биш. Тэгээ зүгээр ингээд баргийн 10 жилийн хүүхдүүдэд ингээд за нэг ийм юмар ийм кино хий гэвэл энээс хамаагүй дээр юм хийн заяа. За 6 дахь нь болохоор Eccentric Psycho Cinema. Тэгээ бас Япон кино. Тэгээд бусад өмнөх энд дурдсан Япон кинонуудаас ялгарх юм байгаа юу гэвэл байхгүй. Тэгээд тийм болохоор би ярихгүй заяа. Яг л адилхан found footage ч юм уу мэдхгүй нэг тийм шал хөгийн амар муу бичиж авсан ингээд тэндээс үзээд юу ч ялгаж болохооргүй зүгээр нэг тийм амар sick mindтай нэг тийм гаж донтой балаа юмнууд үзэж ингээд үзүүл ингээд таалагдахаар тийм хөгийн ингээд хогийн ингээд муу хийснийг артистик гэдэг тийм ингээд балаа гаж ингээд гаж өөрсдөө ингээд film making artist гэсэн тийм хүмүүсийн кино. За 7 дахь нь болохоор Taming of Rebecca. За энэ кино бол угаасаа шууд яг жинхэнэ утгаараа поророо. Энэ кино биш байхгүй юу? Яг жинхнээсээ 82 оны поророо. Нэрнгээсээ зүгээр л поророо. Би ингээд зүгээр яг кино тэгэнгүүтээ ингээд айгүй олон хэсэгтэй үг яг нэрнгээсээ зүгээр л поророо. Ингээд энд байгаа бусад кинонуудыг хайнгууд ядаж ингээд IMDb-гийн пэйж мэж гарч ирээд ингээд энд кино мино гэж гарч ирж байгаа байхгүй. Тэгээ энэ киног хайгаад үзэх гингүүт тийм пэйж мэж гарч ирэхгүй зүгээр л Taming of Rebecca гингүүтээ ингээд ард нь ингээд поророо сайт байж байгаа байхгүй юу. Тэгээ яг зүгээр л нэрнгэс зүгээр л поророо. Хуучны жоохон хардкор поророо. Тэгээ яг энд орсон нь бол би үнэхээр мэдэхгүй юм заяа. Тэгэл болоо нэрнгэс. За 8 тон болохоор The Gateway Meet. За энэ болохоор бас яг зүгээр бас зүгээр поророо бол бас нэг кино. Гэтэ яг үндэ энэ 5 дугаар хэсэгт байгаа юмнуудыг бол кино гэж хэлэхэд бол нэрээ үнэхээр хэцүү. Кино биш зүгээр л нэг тийм ингээд мэрэгжлийн бос хүмүүс зүгээр нэг тийм ингээд нэг олдсон юм аваад ингээл нэг хэдэн найзуудаар ингээл илэрээд хийцэн кино юмнууд гэж хэлж болохоор юмнууд. За Gateway Meet-ийн үйл явдлынхаа хувьд гэх юм бол маш энгийн. Манай гол дүрийн залуу уг нь бол амар ажиглалтай гэр бүлтэй хүүхэдтэй. Тэгтээ аав нь сатанист байсан. Тэгээ аав нь яадаг байсан бэ гэхээр там руу орох хаалгыг хайдаг тийм зоригтой байсан. Тэгээд хүн аавыгаа нас барсны дараа би бас тэрийг хийж чадна. Би бол ингээд амар том хүний өвлөн авагч гэдэг. Тэгсээр нэ өөрийгөө бас ингээд нэг калт дороо тэгээд ингээд нэг юм би бол ингээд те тамийн хаалгыг нээх ёстой. Би бол юм ингээд бараг л тамийн илчмэлч гэж. Тэгээ уг нь бол амар ажиглалтай гэр бүлтэй хэрнээ. Ер нь бол тамд очихын тулд ингээд хийж болох бүх нүглийг хийгээл баахан хүн амтаа алаал тэгээд тэгснээ бүр сүулдэ киноны төсөөлөл хэсгээр жоохон хөвгттэй буу бариулаад
Мондөг байштай миний охин. За али тэрийг буудмууд гэдэг хэсэг гардаг тий. За 5 дугаар хэсгийн сүүлчийн кино буюу 9 кино маань болохоор Necrophiles. За энэ болохоор ерөнхийдөө яг л энэ 5 дугаар хэсгийн кинонуудыг илтгэхээр кино амар муу. Зомбитэй кино гэдэг байгаа юм заяа. Тэнгүүтээ яадаг вэ гэхээр киноны эхлэлд болохоор нэг залуу нэг айл руу ороод гэмт хэрэг хийж чагаад цагдаа нарт алуулаад тэнгүүтээ бас нэг шашны хүмүүс өөрийнх нь булшин дээр ингэж яаж агаад балаалгачиг амьлуулсан. Тэгээд гэснээр зомби болж гарч ирснээр энэ тэндүүр яваад тэгээ нэг тийм ингээд эмэгтэй хүмүүнтэй ингээд биологи юм хийгээд ингээд хүчээр биологи юм хийгээд яваад идэг. Ингээд зомбины маск гэж амар худлаа харагддаг. Тэгснээр тэр зомбины масктай дээр ингээд урдаа нэг юм том ингээд дийлдэ угалцсан байдаг байхгүй юу? Тэргээ яг жинхэнэ гэж л харагдуулах гэдэг юм шиг үлээ. Тэгтээ үгүй. Зүгээр яг дийлдэ. Тэг яг үнэндээ зүгээр нэг тийм за The Room гэж кино байгаа штэ ингээд ямар тэнийг юм бэ гэж ингээд инээж үздэг яг тийм кино байхгүй юу? Тэг ингээд жинхнээсээ хүүхдийг ингээд алж байгаа юм шиг ингээд харагдаж байгаа ч гэсэндээ кинон дээр мань тэрийг ингээд зүгээр л хүүхдийн тоглоом ашигласан. Тэгээ тэрийг нэг нууж муудгүй тийм хэсэг гардаг. Траш зүгээр траш. За 6 дугаар хэсгийн эхний кино Faces of Death. 1978 онд гарч ирсэн. Ерөнхийдөө documentary гэж кино төрлийнхөө хамгийн алдартай кинонуудын нэг нь байгаа. Documentary гэдгийг тайлбарлах юм бол ерөнхийдөө баримтат кино. Тэгээд яг л бодитоор болсон үйл явдлуудыг нийлүүлээд тэгэнгүүтээ голоор нэг ингээд те narration хүн ингэж үхэхэд ингэжээ тэгжээ гэж оруулж байгаа гэсэн. Яг энэ Faces of Death дээр бол бодит дүрснүүд байгаа, бодит биш дүрснүүд ч бас байгаа. Кино өглөхдөө зүгээр л шууд хүний цогцснуудыг харуулад эхэлдэг. Янз янзын хүмүүсийн цогцснуудыг. Тэгээ бүр яг үнэхээр хагалгаа хийж яхад хүний зүрх цохилж байгаа дүрс мөрс шууд гардаг. Тэгээ зүгээр агуулдаг дүрснүүдийг л хэлээ л та. Хоорондоо бооцоотой алалцаад ингээд нэгнийгээ алж урж идж байгаа нохойны дүрс байгаа. Дахианы толгой тастаа. Дахианы толгой тасчингууд яг шууд өгдөг юм байл ш. Тэгээ толгоогоо тастуулчаад гүүгээд ингээд явж байгаа дахианы дүрс байгаа. Үхрийг яг нэг юм онцгой цэг рүү харваад урсж байгаа цусын амьдаар нуугаад дараа нь махын амьдаар нь идж байгаа дүрс байгаа. Мексикийн ойд ингээд зэрлэг амьтад одоо жишээ нь аалз нэг амьтныг барьж идж байгаа дүрснүүд байгаа. Та нар бас сонсч ирсэн байж магадгүй ингээд сармагчинг бодитоор нь ингээ амьдараа суулгаж байгаа тархийг иддэг нэг тийм юу байдгаа гэд энэ яг тэр яг энэ дээр гардаг баячууд бүр ингээ сайхан те ингээ гэд сууж байгаа сармагчин ингээ ширээнийхээ доор ингэж янгуудаа тархийг ингээ халбагдаад идж байгаа тийм дүрс байгаа. Яг энэ Faces of Death гэвэл нийтдээ 9 ангитай байлээ. Тэгээд эхний анги нь ингээ хуурамч дүрснүүд бас байсан. Гэхдээ дараачийн ангиуд нь бол бүр ерөөсөө хуурамч дүрснүүд нь багасаар байгаад нэг ч хуурамч дүрс ашиглахгүй дандаа бодитоор болсон зүйлсийг ашигладаг болсон байлээ. За хоёр дахь нь Traces of Death. Нэрнээсээ л ерөөхдөө ойлгомжтой байгаа. Яг л Faces of Death-ээс санаа авч дараа нь ч одоо энийг хэдэн оных вэ? 93 онд хийсэн кино. Тэгээ Faces of Death-ээс нэг надад ялгаатай санагдсан нэг юм гэвэл narration одоо тайлбарлаж байгаа үнэн шүү дээ. Тайлбарлаж байгаа үнэн literally ингээд joke хийгээд идэг. Шатаад өгцөн хүний цогц могцойвол ингээд шарсан мах шиг яасан мас ингээд амар зүгээр тэр нь амар сонин. Эхлэхдээ тэгээ бөөн өгсөн хүмүүсийн зураглуудаараа эхэлдэг. Тэгээд янз янзын л хүмүүсийн ингээд цогцнууд байгаа байхгүй юу? Буханд мөргүүлээд өгсөн хүний цогц, ойгоор хисж явж байгаад мэдхгүй ингээд баавгаануудын байдаг хэсэг рүү ороод алуулсан хүүхдийн цогц. Нэг газар гацаад байсаар байгаад үхээд тэр авийнх нь ингээд үсцэн байсан муурнууд цогцын юучгүй идсэн нэг хүний цогц. Тэгээ уралдааны машинтай холбоотой янз янзын ослуудын бодит дүрснүүд. Тэгээ надад л эндээс хамгийн амар санагдсан нэг юм нь болохоор одоо гендер солих хагалгаа байгаа шүү дээ. Одоо эрэгтэй хүнийг эмэгтэй болгох те. Яг тэр хагалгааг ингээд яаж бүтдгийг нь ерөөсөө айх юмгүйгээр яг бодитоор ингээд камераар ойроос бичээд авцсан зүсчмс. Тэр чинь ерөөсөө тийм бодогдож байгаа шиг энгийн байдгүй юм байл өстой. Тэр дүрсийг би өстой дахиж амьдралдаа яасан ч дахиж харахгүй. Тэ бас ерөөсөө YouTube дээр яагаад ч дүрсийг нь оруулж болдгүй нэг Bad Dwyer гэдэг тухайн үеийнхээ одоо politician улс төрийн одоо ингээд улсын хурлын гишүүл гэсэн үг манай монголоор бол бүр ингээд том хурал дээр камеруудын урд өөрийгөө буудаж исэн хэрэг байдаг. Тэрний бүтэн бичлэг гэлж янз янзын бичлэгнүүд байгаа. За гурав дахь нь 1962 оны Mondo Cane. За ерөнхийдөө одоо яг энэ хэсэгт багтж байгаа кинонууд буюу баримтат кино дотроо ерөөсөө ингэж хаалт маалт байхгүй жинхэнэ амар өхөл мөхлүүдийг харуулдаг баримтат кинонуудын өвжи тий одоо эхлэлийн тавьсан анхдагч мэдээж 62 он бол одоо үеэс шал өөр. Тэгэхээр тухайн үед хүмүүс өөрийнхөө оронд байгаа зүйлсийг л мэдж байгаа, өөрийнх нь оронд зурагтаар гарч байгаа зүйлсийг л мэдж байгаа. Өөр одоо хаанхын чинь ой мойг амьдралыг бол мэдэхгүй. Тэгэнгүүт тухайн үед зорилго нь болохоор зүгээр л Америк үзэгчдэд
дэлхийн ингээд өөр оронд байдаг амар сонирхолтой эсвэл ийм цочирдохоор соёлоодыг таниулъя гэсэн тийм баримтат кино байсан байгаа. Жишээ нэг ийм индиан ээж хүүхэд нь асуурсан, бас нэг гахааны ээж нь асуурсан. Тэр гахаа хүүхдийг аваад өөрийнхөө хөвчөг өсгөөд өөрийнхөө мөөм зөмийг ингээд хүүлж байгаа дүрс байгаа. Тэр нь яалтчгүй тухайн үедээ бол амар сонин санагдах нь ойлгомжтой л да. Тэгээ бодон гахаануудын хоорондоо бас ингэж алцаж зодтолж байгаа дүрс байгаа. Тэгээ бас нэг Таиландд байдаг заяа. Нохойг тэр хийж байгаа газар нь ингээд бэлэн ингээд хорцсон байж байгаа. Тэгэнгүүт хүн нь очиод за ингээд энэ нохойг сонгоё гингүүтээ тэр нохойг аваад шууд амьдаар нь шаруулад иддэг рестораны талаар харуулж байгаа тайлбарлаж байгаа дүрснүүд байгаа. Хятадд байдаг нэг юм яст мэлхий матар затар гэд янз янзын амьтны мах авж болдог зах гэд тухайн үедээ ер нь бол Америк жоохон соёлжсон тийм ингээд нэг ийм орнуудын ерөөсө төсөөлөхөөргүй амар юмнуудыг харуулсан тийм баримтат кино. За 4 болон 5 дахь нь болохоор Junk Films тэгээд Orozco-до Embalmer. Энэ хоёрыг яагаад хамтд нь хэлж ийн вэ гэхээр нэг найруулагчийн хийсэн хоёр баримтат кино байгаа. Kiyotaka Tsurisake гэж Японд зурагчин залуу юм байл. Цогцсны зураг авах дээр мэргэжсэн фотографер. Тэгээ янз янзын цогцсны зураг мураг авдаг бүр ном бичдэг байжгаад яг кино ихэр шидэд хийсэн. Тэгээ ерөнхийдөө карьертэй хийсэн хоёрхан киноны энд бас ингээ орцсон байгаа. Junk Films дээр хамгийн түрүүнд онцолдог нэг юм нь болохоор Түшиг ахын нэг бичлэг хийжсэн баруун гараа тэ ингэж дээшээ өргөөд 20 хэдэн жил гүрийцэн нэг энэтхэг өвгний талаар хамгийн түрүүнд онцолдог. Янз янзын жижиг аюултай орнуудын одоо зам ам дээр гарсан осол гэртээ олдсон байгаа хүний цогц могцыг ингээ харуулж байгаа тийм баримтат кино. Хамгийн амируд нь тэгээ ерөнхийдөө л зам тээвэр дээр гарсан байгаа ослууд нь тэр ингээ цогцын зөөж явж мууж байгаа хүмүүс нь амар ингээ зөвөр л өдөр болго хийдэг ажил яг өдөр болгол хийж байгаа л да. Ерөөсөө ингээ яасан айсан шинжгүй ингээ цогцнуудын ингээл шууд ингээ ягаал авч яваал бүр ингээл би минь хуваагдсан цогц могцыг авч явж байгаа тийм дүрснүүд. Харин Orozco-до Embalmer нь болохоор яг олон үйл явдлууд биш, яг нэг Колумбийн хамгийн ийм аюултай хамгийн гэмт хэрэгээрээ өндөр рейтингтэй тийм жижигхэн тосгоо одоо хот ч юм уу да тийм хотын Embalmer одоо тэрийг монголоор юу гэдэг юм бэ ингээд цогц сэргээгч хүн гэх юм уу тийм хүнийг дагаж яваад өдрийн амьдралын яадын ажил нь ерөнхийдөө яаж явдгийг гэдгийг дагаж хийсэн кино. Ингээ амар ирэмдэглэгдсэн байгаа цогц могцыг засаж янзлаад ойж моёод тэгээд гидсэн доторхыг гаргаж маргаснаа ингээ хувцсан өмсдөг ажил юм бэлээ. Тэгээ гол нь энэ болгоныг яг хажуунаас нь яг тэр цогц могцоо яаж хийж байгааг нэг бүрчлэн бичээд авцсан тийм баримтат кино байхгүй. Тэгээ тэр хот нь яалтчгүй л амар юм байлаа. Одоо жишээ нэг хэсгээр нэг цагта ингээ нэг цогц гарснаа энэ чи харин ч гайгүй шүү дээ. Нэг амар алуулаагүй шүү. Зүгээр хутгалуулаад өгсөн байна шүү дээ. За 6 дахь нь болохоор Banned from Television. Ерөнхийдөө тухайн үед янз янзын гэмт хэрэгүүд дээр ингээд телевизүүд очиж байгаа штэ сурвалжлага авах гээд те. Тэгтээ зурагтаар гаргаж болохооргүй нэг гэмт хэрэгтнийг сурвалжлах гээд очисон чинь тэр гэмт хэрэгтнийг ингээ яаж байгаа цагдаа нарт буудуулцдаг ч юм уу те. Тиймэрхүү зурагтаар гаргаж болохгүй байсан дүрснүүдийг нийлүүлээд нэг баримтат кино болгосон гэж тайлбарлах юм уу. Тэгээ нэг жоохон хүүхдийг ингээ хутга тулгаж барьцаалчаад ингээ цагдаа нартай хилцэл хийхгүй байжгаад тэр нэг цагдаа нь ингээ симхийг нь ашиглаад тэр залуу буудаад хүүг аварж байгаа нэг тийм дүрс. Банк дээрэмт гээд хүмүүс барьцаалсан байж байгаа цагдаа нарт ерөнхийдөө баригдаад жоохон эвгүүгээр ингээ зодуулж модуулж байгаа. Тэр дүрсэн дунд нэг хамгийн амар байсан юм нь барьцаалагдсан байсан нэг залуу нь гарч явж байхдаа угаасаа зөндөө олон хүн амар ингээ байдлаа хяналтаа алдсан үйл явдал болж байгаа учраас цагдаа нар гэмт хэрэгтэнтэй андуураад тэр нэг гимгүү байсан залууг буудаж байгаа ч юм уу те. Энэ дотор бас цагдаагаас зүхтааж явж байгаа нэг том машинд мөргүүлж байгаа нэг юм машинд мөргүүлээд юу ч болж байгаа машины дүрс байгаа. Буханд аимшигтайгаар алуулаад нэвт сүлбүүлж байгаа тийм хүмүүсийн дүрснүүд циркийн ажилтнуудаа ингээд хэрцгийгээр хөнөөгөөд гудамж руу гараад яалтчгүй дахиад хүмүүсийг алуулахгүй тулд цагдаа нар зааныг ингээд буудаад амар удаанаар алж байгаа тийм дүрс. Тэгээ том хөгжмийн тоглолтууд дээр ингээд суудал муудал нураад баахан хүмүүс давхарлаж байгаа ч юм уу тиймэрхүү дүрснүүд бас байгаа. За 7 дахь нь болохоор 2012 оны Black Metal Wings. 5 дугаар хэсгээр нэлээд олон кинонд гарч исэн нөгөө нэг Lucifer Valentine гэдэг найруулагчийн кино. Тэгээ энэ удаад бол манай хүн жүжигчин мөччин хүсэж аваад худлаагаар тоглуулж байгаа биш. Яг боддоор
хар тамхинд донтсон залуучуудыг ингээд дагаж яваад өдөр өмнө яаж өнгөрдөг тэд нарыг баримтжуулсан тийм баримт кино. Хамгийн гол нь тэр залуучууд нь хар тамхи дотроо хамгийн гол нь одоо бараг л хамгийн амар аюултай гэж яригддсан байлээ. Одоо героин гэдэг үлээ те. Тим хар тамхид одоо тэр чин бүр ингээд судас руугаа шахтын байлээ шүү дээ. Тим хар тамхинд бүр ингээд юучгүй донтсон залуучуудыг дагаж явж хийсэн. Тэгээ ерөнхийдөө хар тамхичин хүн яаж донтдیں۔ Ямар амар хор хохирлууд байдгийг гэдгийг бүр ингээд мах цусанд тултал мэдрүүлсэн гэх юм уу. Тэний гол юм нь болохоор найруулагч Lucifer Valentine тухайн үед энэ залуучуудыг тим хэрглэж байгаа гэдгийг цагдаад хэлэхгүй гэдэг болцлоор энэ киног хийж исэн байгаа. Тэгээ бас яг хор уршиг буюу ингээ биеинд үлдээдэг юмнуудыг амар харуулдаг. Одоо жишээ нь одоо энэ зургийг та нар харж бол ингээд шүд нь ямар болсон байгааг харж байгаа. Тэд нар чинь ингээд бүр судас руугаа тарихтаа судасаа алдчих юм бол ингээ арсан доогуур нь явж маад арс мэрсэн дээр нь амар муха батг гарч мараад ерөөхдөө нүүр мөр амар батгалаг болж молоо. Тэгээд ингээ хөлийн хүмүүс гээд амар заваан юмнуудыг харуулдаг. Тэгээ ер нь л баг үнэхээр ингээ та нар хар тамхи татах гэдэг юм уу? Тэгвэл энийг үз. Ингээ та нар хар тамхи татаараа гэдэг нэг тэгж байгаа юм шиг тийм баримт кино шиг санагдсан. За 8 дахь нь Africa Addio буюу Africa The Blood and Guts. 1966 оны кино байгаа. Тэгээд түрүүн дурдсан ерөнхийдөө энэ кино жанрыг дэлхийд нэвтрүүлсэн Mondo Kane гэж киноны хийсэн найруулагч зураглаач тэр багийнхан энийг хийсэн. Тэгээд яг энийг судлаад янгууд бас айгүй жоохон улс төрийн юм хумтай тэр нь жоохон тийм юм байлээ. Яг тухайн үед Африкууд Британий одоо колони улс байжгаад тусдаа гараад тэр ичд юу гэх юм бүгд найрамдах гэдэг лөө. Тэгвэл би улс төр мэдэхгүй байд. Ямар ч байсан ингээд харьяат биш болоод тусдаа гарсан юм байлээ. Британчууд Африкууд тусдаа гарахад бэлэн биш ээ гэдгийг харуулахын тулд ерөнхийдөө Африкчуудын амьдралд байдаг ингээ янз янзын юм балмад хэрцгий зан үйл тэгэл ерөнхийдөө л яг л орчин үеийн биш ингээ хуучны юмнуудыг ингээ жоохон муухайгаар харуулах гэж оролдсон пропаганда кино гэсэн би улс төртэй юм нэг ярихгүй. За 9 дэх Buried in the Sand нь бас жоохон улс төртэй холбоотой. Ихэнх талаараа Africa Addio-тэй төстэй гэж хэлж болно. Америкчуудын хийсэн кино. Тухайн үед бас иргэдэн Иракта дайнтжсэн дайныг жоохон үгүйсгээд ингээл манай ингээ дээр байгаа хүмүүс юу гэдэг байгаа дайн л хийгээд энэ минь гингүүт нь Иракуудыг жоохон муухай өнцгөр харуулад энэ дайныг бол бид нар заавал хийх шаардлагатай учраас хийж байгаамаа гэж иргэддээ пропаганда яаж ийм ухал суртуулга тэгдэг лөө. Тим юм өгөх гэж хийсэн одоо Америк кино. За Dead File Red. Тэгээ эднэр дунд байгаа ганц Япон кино. Тэгээ ерөөсөө яг үндэ ялгараад байх юм бараг л байхгүй. Яг нь Япон гэдгээрээ л ялгарч байгаа юм. Тэнгүүт зүгээр л саяны кинонуудыг Японд хийгээд Японы хөрсөн дээр болж байгаа аимшигтай зүйлсийг харуулсан тийм кино гэж ойлгочиход бараг болно. Тэгээ ямар ч байсан зүгээр энэ кинон дээр нь гардаг нэг хамгийн амар надад санагдсан юм нэхэр жирэмсэн байхдаа одоо тамиг татдаг ч юм уу, арх уудаг ч юм уу нэг жоохон буруу хүүхдээ ингээ гидсэнд байхдаа сайн хайрлаагүйгээс болоод хүүхд нь ингээд амар гараад ирсэн. Зүгээр үнэхээр амар. За 11 дэх нь болохоор Arquivos da Morte. За энэ бас жоохон мэдээлэл болоход хэцүү киноос ягаад тэгэхээр тэгээ уус англи хэл дээр нэртэй биш юм ч одоо Португал юм шиг шүү дээ. Тэгээ айгүй сонь ингээ YouTube дээр ингээд яг энэ нэрээр нь хангууд Faces of Death гарч ирээд байгаа. Google дэнгүүд бас Faces of Death гарч ирээд байгаа. Тэгээ яг миний ингээ хайгаа олсон нь болохоор ийм Португал нэртэй ирнэ Япон кино гэсэн байхгүй юу. За тэгээ 6 дугаар хэсгийн сүүлчийн кино буюу 12 дахь кино нь болохоор The Dark Side of Pororo. За энэ болохоор эднэр дундаасаа одоо нэг ангитай биш олон ангитай юм цоврал documentary кино нугаа. Британи буюу одоо англи кино. Судалж хагаад хамгийн амар гайхсан ингээд гэсэн юм нь болохоор энд дуу оруулсан narration хийсэн хүн нь болохоор энэ царайг бол таниад байгаа. Доктор Хүүгийн бас миний хамгийн ингээд толгойд үлдсэн байгаа докторийнх нь нэг байгаа байхгүй юу. Доктор Хүүд тоглодог жүжигчин ийм амар одоо documentary те одоо айсберг дээр байгаа ийм баримтат кинон дуу оруулсан. Гарах үйл явдал нь бол яг л сонсогдож байгаатай адилхан. Порoro буюу одоо том хүний насан туршидтын киноос салбарт ингээд байдаг хар бараан зүйлс ямар хор уршигтай тэгээд жүжигчтэй яадаг ийдгийн мөнгө нь яаж явдгийг ингээл ер нь л байж болох бүхий л муу талаас нь харуулад expose хийсэн тийм кино гэх юм уу. Тэгтэл доктор Хүү тоглодог жүжигчин narration хийсэн гэхээр гайгүй сонь. За тэгээ 6 дугаар хэсэг маань энэ төрөд өндөрлж гин. Энэ бол ингээд documentary гэдэг төрөл байлаа. Одоо доошоо бол тэгээд эхлүүлсэн юм ч одоо ярина да. За энэ хэсэг бол ерөнхийдөө за нэг киноноос бусдаар дандаа Порoro.
Тэгээ дандаа бороо. Бусдын ингээд янз янзын одоо FW movies ч юм уу сонин сайтуудаас киноны газруудаас хайжсан бол эднэрийг бол би кинонуудын сайтнуудаас хайгаад болоогүй. Одоо VPN-аас ажиж ордог газруудаас бүгднийг нь олсон. Тэгээ эднэр дундаа нэг Дали гэж бодож байгаа киноны хамгийн түрүүнд ярьчих. Death to Kufar. Энийг би бараг л 6 дугаар хэсэг дээрээ байх ёстой кино гэж бодоод байгаа байхгүй юу. Нэг урт биш, нэг 10 хэдэн минут гардаг зүйлс нь гэвэл та нар нэг хэдэн жилийн өмнө нэг фэйсбүүкээр мөөг барьцсан охин тэр охиныг алж байгаа нэг бичлэг яваад исэн шүү. Тим төрлийн маш олон бичлэгнүүдийг нийлүүлсэн гэж ойлгочиход ер нь болно. Одоо Ирак ч юм уу, Палестин ч юм уу нэг ямар шашин гэдэг юм дээ. Тим орнуудад ингээ хүмүүсийг амьдаар нь суулгаж агаад, буудаж цаазалж байгаа дүрснүүд тэгээд бас шууд амьдаар нь хоолойг нь хэрчээ толгойг нь тасалж алж байгаа тийм дүрснүүдээс бүрдэх тийм 17 минутын бичлэг байгаамаа. Хоёр дахь нь болохоор Gosomic 1 2 4. Нийтдээ 4 ангитай Япон поророо. Тэ шууд утгаараа поророо. Тэ зүгээр поророо биш. Би зүгээр нэг л юм хэлээ. Баста холбоотой. Үйл явдлыг ярих юм бол нэг эмэгтэй орон дээр явж байгаа. Тэгээ 3 эмэгтэй орж ирдэг. Тэгээ тэр 3 эмэгтэй гуруулаа тэр хэвтэж байгаа эмэгтэй дээрээ баагаад дараа нь ингээд тэр баасаараа ингээд биеийг ингээд бүтэн ингэж нь ялаад. Тэгэл одоо энэ ч тэгэл пороор шүү дээ. Тэгээд биологи хичээл хийн шүү дээ. Тэгээ хамгийн новшин юм нь 1 цаг 26 минутын урттай. Тэгээ эндээ нэлээд адилхан нь болохоор 3 дахь нь буюу UNKB 002. Энэ бас баста холбоотой. Тэгээ түрүүнийг шиг ингээл янз янзын болоо заваарад идэг биш. Маш амар энгийн заяа. Simple. Одоо энэ харагдж байгаа нэг юм коршонк шиг нэг юм байгаад байгаа шүү дээ. Ингээд энэний доороос ингээд нэг хүн ингээд үлийн заяа. Одоо ингээд энэ ингээд коршонк төр нөө коршонк ч юм уу суултуур те. Тэгээд ингэсэн байжингууд дээрээс нь хүн баагаад шээгээд бяга өөр дээр харуулдаг байгаа. Тэр эмэгтэйчүүд нь ингээд бүр нүүрэн дээр нь сууж магаад битгүй хэвээр амар зам юм болт юм аа. Тэгээ ер нь ойлгоцсон биз дээ. Өргөжлөж ярмааргүй. За дөрөвдөг нь болохоор Channel 309. Нийт 3 ангитай. Бас л поророо. Тэгээ угаасаа энд байгаа бүх юмнууд угаасаа поророо гэж би хэлсэн дээ. Мэдээж энгийн поророо биш. Бусдаас ялгаатай гэвэл нэлээд чөтгөрлөг өнгө төрхтэй. Энтэй адилхан нэг юм дүрслэх юм бол The Ring киноны одоо хараалтай хуурцган дээрх бичлэг байдэн штэ. Ерөнхийдөө яг тэрнтэй адилхан эдиттэй, тэрнтэй адилхан юм хурц катуудтай, чөтгөрлөг хөгжимтэй. Тэгээд поророо extreme бас байгаа. Extreme ингээд extreme хүмүүс ингээд жоохон intense тэгээд нэг юм hardcore л гэж ойлгочихгүй та. Гэтэ бүр амар hardcore. Тав дахь нь болохоор Scream Fest. Бас Япон. Яг түрүүний баримтат кинонууд дээр Япон кинонууд ганцхан байсан юм. Яг ингээд поророо руу ороод ирчингүүд Японууд ноёрхоод эхэлж байгаас. Өмнө яг энийг хаана үлээ үзчихснаа санаад байгаа байхгүй. Тэгээд миний санаж байгаагаар болохоор зүгээр л нэг эмэгтэй сууж агаад инээж агаад нэг ингээд янз янзын амар хорхоо идсэнийг бол санаад байгаа. Тэгээ юун сүртэй эн чинь тэгэл зүгээр хорхоо л иддэн штэ. Юун сүртэй ингэсэн чинь миний санаж байгаа тэр нь одоо бүтэн кинонд биш л байсан юм байл л дээ. Бүтэн дээрээ яадаг вэ гэхээр жом хорхоо урт юмнуудаа идэж дуусгасныхаа дараа төгөлдөр уур тоглоод тэр эмэгтэй тэгснийхээ дараа шалан дээрээ баагаад баасаа ид гэж тушаагаад тэгээд тэр баасаа идээд баасаа идснийхээ дараа бас янз янзын хорхоо идээд тэгээд тэр заагаад исэн залуутаагаа биологи хичээл хийдэг тэгээ бас баас масаа бие миндэн ялаа. Бүтэн бичлэг нь 1 цаг 7 минутын урттай юм байл. За 6 дахь нь болохоор Vomit Enema Ecstasy. 1 цаг 11 минутын урттай поророо. Бас Япон. Бусад пороронуудаас ялгаатай нэг юм гэх юм бол энэ удаад баас биш байдаг. Гэхдээ бөөлжс байдаг. Түрүүн биен дээр нь баас нь ялж исэн бол одоо биен дээр нь бөөлжсөн ялаад тэгээд 1 цаг үргэлжилдэг бөөлжстэй поророо л гэсэн үг. За 7 дахь нь болохоор Kuso Limitless. Kuso гэдэг чи одоо би буруу санаж байгаа биш бол юу үстэй Японоор хараалыг үстэй тий. Бусдаасаа нэг өөр кино бол ерөөсөө байгаагүй. 1 цаг 50 минутын урттай яг бастай холбоотой. Бас мас биэнд нь ялаад личерли эрэхтэй ингэж үлдэж гингуут ингээд дээрэс нь тийм поророо. За 8 дахь нь болохоор KT Trilogy. За энэ бол харин бас тий бурхандаа баярлаа. Ерөөсөө бастай холбоогүй бас дээрэс нь бөөлжтэй холбоогүй. Эсвэргээрээ нэг тийм бие зүсэж таашаал авдаг фетишийг онцолсон гэж бараг хэлж болох бах. Тэгээ киноны эхэнд яг нэг эмэгтэй өөрийнхөө биеийг шүдэрээ хазаж мазаж зүсээд цусаа ингэж бие миндээ ялаад идэг. Тэрнийхээ дараа бас нэг эмэгтэй манай түрүүний эмэгтэйг ингээд нэг тийм сонин машин дээр хүлж хагаад ингээд арсан доогуур нь зүү хийгээд ингээд шивээд сүлбээд тэгснээ хоорондоо өмсөлцөж. Тэгээ нэг ялгаатай юм нь энэ бол бас яг поророо гэж хэлэхэд хийцүү. Энэ хоёр минь хоорондоо ерөөсөө биологи хичээл хийдгүү. Тэгээ надад бас нэг сонирхолтой амар сонин санагдсан юм нь энэ хоёр угаасаа шивээсэнд амар сонирхолтой юм байл. Тэгээ би бас шивээсэн сонирхолтой болохоос жоохон релейт хийсэн юмээс мэдгүй. Тэгэнгүүт амар биен дээрээ амар гоё нэг нь юм гоё лууны шивээстэй, нэг нь гарн дээрээ юм трибал шивээстэй. Нуруунд дээр нь яг өөрийнх нь шивээсний хажуу зүгээр ингээд
ийм угалцлаад гэдэг болов ингэж эргээд нэг иймэрхүү зүү ингээд зоогоод дараа нь тэр зүүгээ аваад бараг л сорвин шивээс гэх юм уу. За 9 дэх нь болохоор Genki 19 20 18 19 20 юм байна. Бас 2 цагийн урттай. Ерөнхийдөө шоронд хоригдсон эмэгтэй зохиолтой. Нэг эмэгтэй шоронд хоригдсон байжгаад амар муухай хоолоор хооллуулад тэгээд дараа нь дээш хараад нүцгэй явж байгаа. Тэгээд шоронгийн хуйг нь биен дээр нь юм янз янзын өт мөт жом мом ингэж тавиад жоохон байжснаа тэр өтнүүдээ бяцлаа. Зүгээр ч өт биш нэг юм том югдөг лээ нөгөө юм нэг юм бяцлаад тэнгууд дотроос нэг юм балер ногоо юм гарч ирж байгаа штэ. Тэрийг амруу нь ингээ бөөнөр чихээд дараа нь угаас зөвхөн амруу чихэхгүй бас өөр газрууд руу чихнэ. Тэгээд биологийн юм хийн. За the motel files and the random cuts. Өмнөх хэдтэй яг адилхан. Гэхдээ яг хуу Америк. Channel 309-ыг хийсэн хүмүүс энийг хийсэн байхгүй. Тэгэхээр ер нь бол поророо экстрим поророо жоохон хардкор поророо бас шээс тиймэрхүү заваа юмнуудыг агуулдаг. За 11-т нь Sadi Scream 1-5. Уулам 5-ыг л ерөнхийдөө гүйлгэж харсан. Тэгээд тэр нь 1 цаг 11 минутын урттай. Тулааны масктай нэг залуу нэг эмэгтэйг барьцаалж аваад тэгээд янз янзаар тамалж байгаа юм шигээр хийсэн. Гэхдээ бодит биш. Ерөнхийдөө энэ шатанд жоохон зөөлдөх кино шиг санагдсан. Одоо бас шээсмэс юу ч байхгүй. Яг бодитоор биш. Ерөнхийдөө киноны журмаар эмэгтэй дээр нь мейкап худлаа цус мус ордог. За сүүлчийнх нь буюу 12 дахь нь болохоор No Vaseline the Great Swindle. No Vaseline. I got Vaseline. Түрүүний дурдсан Channel 309 тэгээд The Motel Flies and Other Random Cuts. Энэ хоёрыг хийсэн хүмүүсийн хийсэн кинод ерөөсөө нэгнээс ялгараадах юм юу ч байхгүй заяа. Ямар ч ялгаагүй экстрим, жоохон хардкор, бас шээс орсон тийм хоррор. За тэгээд эцэст нь бүр хамгийн анх энэ айсбергийг харчаал бас ингээ бүр доотлол хүртэл нь бичлэг хийн гэж төсөөлж байгааг байсан миний бие. Хамгийн доотлол хэсэгт нь үргэлжлэн ирлээ. За тэгээд энэ дунд яг нэг дали кино байгаа зав. За би португалоор ярьдгүү. Гэхдээ Emoções Sexuais Dom Хуало. Нилээн хуучны Бразил кино юм байна лээ. Тэгээд энэ орчуулга нь болохоор Sexual Emotion of a Donkey буюу элжигний сексийн сэтгэл зүг. Тэгээ элжигний секс мэкс гардыг болов гэсэн чинь яг кино руугаа оронгот ерөөсөө элжиг байгаагүй. Морь байсан. Тэгээ хэлийг ойлгохгүй болохоор бас киноных нь үйл явдлыг сайн ойлгоогүй. Ерөөсөө нэг тийм амар сүртэй амар юм байхгүй. Яг хөө зөндөө олон угаасаа энэ бас поророо тэгээ зөндөө олон биологи хичээлийн сценүүд байгаа юм. Одоо эрэгтэй хүн үнтэйгээ эрэгтэй хүн эмэгтэй үнтэйгээ хамаагүй. Тэгээ тэгж явж байгаа төсгөлд нь гардаг нэг сцен дээр нэг аврах том морьтой нэг эмэгтэй биологи хичээл хийдэг. Тэгээ тэрнээс бусдаар ерөөсөө бараг л амар юм кинонд дэр байхгүй. Энэ 8 буюу одоо хамгийн амар хэсэг дунд одоо бараг байх ёсгүй нэлээд дээшээ явхаар нэг тийм зөөлөн кино байсан. За хоёр дахь нь болохоор Fetus Munchers. Тэгээ мэдээж энэ 8 дугаар хэсэг бол олж үзэхэд хамгийн хэцүү кинонууд нь байгаа. Тэгээ Fetus Munchers бараг л ерөөхдөө интернет дээр ингээд Reddit Medit дээр хайнгууд үзсэн хүн үнэхээр бараг байхгүй. Энийг бол би угаасаа өөрөө үзээгүй. Тэгээд яг Reddit Medit дээр Quora дээр янз янзын ингээд хүмүүс үзсэн хүмүүсийн ярьж байгаагаар болохоор ерөөхдөө энэ доор байгаа кинонууд буюу MD Pope ч юм уу тиймэрхүү кинонуудтайгаа яг адилхан заван аимшигтай интернет дээр олдож болох дүрснүүдийг нийлүүлсэн mixtape. Тухайн үед тэгэнгүүтээ илүү mixtape буюу одоо DVD-н дээр, CD-н дээр компьютернаас юм хуулж авдаг үе юмнууд байгаа. Тэгэхээр интернет дээр олдоц багтаа байх нь угаасаа ойлгомжтой. Тэгээ 3 дахь кино буюу Snuff R73 байна. Бас л яг тэр үеийн кино. Dark Web-с за тэгээд бас хуучин интернет бол илүү одоо security багтай. Одоо жишээл зүгээр YouTube-ийн хяналт бол амар өндөр шүү дээ. Зүгээр л би одоо энэ бичлэгэн дээр нэг болохгүй дүрс яхад л тэрийг аваад шууд миний бичлэгийг баг ингээл age restriction өгч чадна. Тэгэнгүүт тухайн үед болохоор зүгээр шууд утгаараа YouTube дээр поророо тавиад тэгэнгүүтээ тэрэн дээрээ айд тавиад мөнгө олдог байсан байгаа байхгүй. Тэгэхээр яг тийм интернетэд ямар амар сэжигэн бичлэгнүүд байдаг байсан бэ гэдг нь тодорхой. Snapchat 73 бол яг л тэдний нэг. Тэгэхээр интернет дээр байдаг янз янзын бичлэгнүүдийг нийлүүлсэн нэг mixtape. Тэгээ дөрөвдөг нь болохоор Registros Fatals. Бас Португал эсвэл Бразил зүгийн кино. Бүтнээр нь олсон. Гүйлгээд үзсэн. Тэгээ нэг сони юм гэвэл амар металл хөгжимтэй заяа. Амар цус нүчтэй амар юмнууд харагдаад байгаа хэрнээ амар цоглог металл хөгжимтэй. Тэгээ баг яг надад өгж байгаа мэдрэмж нь болохоор ингээ би нэг аим шиг юм үтцсэн бүр ингэсэн байж лээ штэ. Тэнгүүд хажуунаас нэг металл нөхөр оржсэн. Зүгээрээ өгшөө бүжиглээ. Хамгийн гол нь 1 цаг 50 минутын урттай кино. Тэгээд богнохон амар дүрснүүдийг оруулсан тим киноноо. Тэгээ ерөөдөө энэ дээр
үхэл гэхээсээ илүүтэй янз янзын амар бэрхтлүүдийг маш их харуулдаг. Одоо хөл нь мултраад ингээд ясн гоцоогоод махан гарцсан тийм хөл мөл ч юм уу те. За 5 дахь нь болохоор Fubar. Тэгээ энэний талаар болохоор би яг энэ киног ингээд нийлүүлж янз янзын дүрснүүдийн нийлүүлсэн нэг найруулагчийн одоо найруулагчлах юм да. Найруулагчийн өөрийнх нь Reddit постыг уншсан. Тэгээ манай хүний ярьж байгаагаар болохоор яг л нөгөө нэг DVD, CD-нд хуулдаг байсан үе. Тэгэл бас найзууд ингээд нэг нэгэндээ ингээд тэр интернет дээр тэрийг үзсэн үү гэдэг интернет дээр байдаг янз янзын гоор, цус нүчтэй, эвгүй бичлэгнүүд нэлээд viral болж исэн үе байгаа байхгүй. Тэгээ тухайн үед манай хүн MD Pop ч юм уу одоо энэ дотор байгаа зарим алдартай ингээ mixtape-уудыг амар сонирхож үздэг байжгаад би юу яагаад ийм хийж болохгүй гэж би угаасаа ийм юмнууд амар сайн мэддэн шүү дээ. Бараг интернет дээр байгаа бүхэл амар юмнуудыг мэдж байгаа юм чинь гингүүтэй. Тэднийгээ татчихаваад тэднийгээ эдитлээд тэгээд CD рүү хуулаад нэг бүрэн юу болгосон тим кино юм байлээ. Тэгэхээр ерөнхийдөө MD Pop, Fubar ч юм уу иймэрхүү яг нэг цаг үеийн энэ кинонууд дотор хоорондоо давхцах дүрснүүд нэлээд байдаг. За тэгээ 6 дахь нь болохоор MD Pop гэдэг ерөнхийдөө л нэг иймэрхүү жоохон галзуу с жигийн дүрснүүдийн mixtape гингүүд хамгийн түрүүнд MD Pop гэж хүмүүсийн толгоонд орж ирдэг. Яг уу энгийн хүмүүс мэдгүй л дээ. Гэхдээ нэг иймэрхүү юм сонирхдаг хүмүүсийн толгоон дотор бол MD Pop гэдэг нь хамгийн алдартай нэр юм байлээ. MD Pop гэдэг нь болохоор яг товчлцол байгаа юм л да. Most disturbed person on planet Earth гэдгийг баас шээс идж байгаа хүмүүс, хуруу мурууга тасалж байгаа хүмүүс гээл байж болох л тэгэл камерт одоо буусан байж болох бүхий л аимшигтай с жигийн хүний толгоонд орхооргүй юмнуудыг нийлүүлээд нэг бичлэг бас одоо тэгээд нэг цаг 30 минутын энэ юу байлаа гэхэд 5 минутын нэг бичлэг, дахиад нэг 3 минутын нэг бичлэг ч юм уу. За одоо энэ сүүлчийн хоёр нь болохоор би өстой яг жинхнээсээ бүр тэ бөө юм болж янз янзаар хайж ээж одоо олсон. Тэгээ үнэхээр олсон гэдэгтээ бол амар ингээ багталтай те. Амар их хайсан, амар их табнэсэн, амар их pop-up-ыг ингэж хаасан. Тэгээ 7 тон болохоор одоо Ogrish Collection. Энийг үзсэн. Нэгдүгээр ангийн бас яг зарим айс үедээ гүйлгээд үтсэн. Нийтдээ 6 ангитай. Анги болгоно нь 2 цагаас дээш. Тэгээ жишээнүүд нь гэвэл машинд бүр үнэхээр амираар дайруулж байгаа. Тэгээд бас яг зарим нь амьд үлдэж байгаа, зарим нь үхэж байгаа хүмүүс. Тэгээд хаданд авирж байгаа авирагчид ингээд нэг алдаанаасаа болоод унаад өнхрөөд үхэж байгааг нилээн ингээд тодорхой бичээд авцсан бичлэг байгаа. Бөмбөгдөлтийн хохирогчд болсон хүмүүс гээд угаасаа яг яриад ивэл үнэхээр дуусхааргүй янз янзаар төсөөлд байхааргүйгээр үхэж байгаа тийм хүмүүсийн дүрснүүд. Тэгээ зүгээр үхэж байгаа ч биш одоо жишээ нь мод хагалж байгаа өөрийнхөө эрхэн урууг тасдж байгаа нэг залуугийн дүрс ч юм уу тиймэрхүү жижиг сажиг ч юм уу янз янзын дүрснүүд байгаа. За сүүлч дууслаа да. Амьдралдаа нэр хизээч юм амар аз жаргалтай нээж байгаа. За Pororogor 1 and 2. Эхний анги нь л 3 цагийнх. Тэгээд яг хоёр дахь нь бол олж чадаагүй. Гэхдээ нэгийг нь бол олсон. Тэгээ нөгөө багшаа би гэдэг шиг би бол би олцсон. Олоод яг play товч дараад тэгсэн чинь урдаас нэг боо заяа. Тэгээ боо. Яг ингээ зүгээр нэр үнэхээр ингээ боо. Тэгээ боо. Тэгээ боо гэдэг үгийг сонсохоор яг батаах гэж ирчих заяа. Батаах гэж ярил. Одоо боо гэдэг ойлгоорой заяа. Яалтчгүй доо тал гэсэн шиг чанга байсан. Хамгийн ихний бичлэг дээр нь заяа. Энэ бол би бүр үнэхээр ойлгоогүй like what the. За батаах те. Нэг залуу батаахаас батаахын дотроос яг ингээд бичлэг эхлэхэд батаахын дотроос нэг юм урт хорхоо гаргаж ирж байгаа байхгүй юу? Тэгснээ гаргаж ирснээ. Батаахын дотроос гэж одоо нөгөө те батаах чинь нэг ингээд эндээ нүхтэй байдаг штэ. Эндээс нь ингээд хорхоо гаргаж ирээ. Тэгээ жоохон байжснаа буцаагаад хийгээд чихээд ингээд оруулж байгаа тийм бичлэг байсан заяа. Хамгийн их нэмжлэг нь. Тэгээ хоёр дахь дээр нь батаа ахыг зүгээр шууд хутгаар ингээд нөгөө хөвч байгаа штэ. Тэрийгээ ингээд зүсэж байгаа тийм бичлэг байдаг. Гурав дахь дээр нь амар сэжгийн юм жорлонгийн том бор ингээд шавжнуудыг хорхойнуудыг нэг юм сонио аяг шиг юмд хийнгүүтээ батаа ах дээр ингээд углаад тэгээ нөгөө хорхойнуудаа ингээд батаа ах дээр ингээд байлгаж байгаа. Тэгээ тэрнээсээ ингээд тэр нь гоё яваад байгаа юм шиг what the fuck. За тэгээ яг бас батаах хэсгүүд дуусч байгаа юм. Зөвхөн батаахтай холбоотой биш үнэхээр л байж болох бүхий л сэжиг юмнууд яг энэ үнэхээр яг энэ дэр байгаа заяа. Тэгээ дараачийн дүрснүүдээс нь бас нэг хамгийн амар санагдсан юм нь гэвэл та нар сүүл нөгөө нэг Physical 100 гээд цуврал үзсэн ш. Тэрэн дээр ингээд турникнээс зүгтчээд буухгүй тулд ингээд амар зовж байгаа ингээд юу харсан штэ. Зүгээр ингээд төсөөл заяа. Physical 100 одоо энэ эмэгтэйгийн поз байгаа штэ. Яг энэ позонд нь хүлцэн. Яаж ч хичээгээд бууж чадахгүй. Тэгэнгүүт одоо ингээд гар мар нь
ингээд шууд утгаараа бараг тасрах гэж байгаа амар өвддөг юм шиг үлээ. Яг Бразил ч юм уу нэг тийм ямар орны мэдхгүй нэг тийм тамлах арга юм шиг байгаа. Одоо тэгээд ямар хүнийг л тамлаа гэж тэгээд одоо нэг буруу юм хийсэн хүнийг тэгж нэг хідэн залуучууд тамлж байгаа ч юм уу тэгж тамлаад орилж байгаа хүмүүсийн имчилнүүд байсан. Тэгээ зүгээр л яг энийг нэг өгүүлбэрт яах юм бол дээд хэсгийн кинонууд боддоор хийж байгаа юм шиг жүжиглдэг зүйлсийг яг боддоор хийж байгаа юмнууд л гэсэн үг шүү дээ. Тэд нарыг бичсэн. Тэгэхээр үзээд ивэл дуусахгүй маш олон амьдрал дээр ч бас ийм юм байд юм байна шүү дээ. Хүмүүс ямар аимшигтай чөтгөрөөсч амар зүйлс хүмүүс вэ ингээд тэрийг одоо харуулах дүрснүүд л гэсэн. Яг тэр турникэн дээр өөрийгөө тамлуулдаг бас хойш одоо үдсэн гэж худлаа яриад яах вэ? За тэгээд дууслаа да. Дуусна гэж боддог байсан ингээд мөсний уул ингээд дуусгачаад ингээд ард нь гарчаад сууж байна. Мөсөн уулаар бичлэг хийх ер нь бол надаа нэлээд таалагдж байгаа. Зөвхөн одоо аимшиг киноны мөсөн уулч биш одоо өөр зөндөө олон янз янзын мөсөн уулнууд байгаа шүү дээ. Ерөнхийдөө ирээдүйд бас би мөсөн уулаар янз янзын бичлэгнүүд бас хийх байх. Тэгээд манайханд бас иймэрхүү мөсөн уулын бичлэгнүүд таалагдж гин үү яаж? What the fuck? Тэгээд ямар ч байсан өнөөдрийн бичлэг маань энэ түрээд өндөрлж гин. Бичлэгнүүдэд дандаа үздэгт баярлалаа. Дандаа хэлдэг. Та нар байхгүй бол би байхгүй. Тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Кудуни хангинжиг баскон дирээс онжол. Ха, гинж минь